Сайн байцгаана уу үзэгчдээ, та бүхэндээ орой мэндийг хүргэж байна. Футбол ток нэвтрүүлгийн маань энэ үлрэлийн 16 дахь дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За өнгөрсөн 7 хоногт бид аврагуудын лигийн 5 дугаар тойрог, Европа лигийн 5, Конференц лигийн 4 дугаар тойрог болоод за Англи Премьер лиг, Германы Бундслигийн тоглолтуудыг PSN-ээр шууд дамжуулан хүргэсэн. За тэгээд төлөмгийн ертөнцид бусад эргэн тойронд юу болсон бэ гэдэг талаар өнгөрсөн 7 хоногт юу болов, ямар шинэ мэдээлэлүүд байна гэдэг талаар ярихаар бид дөрвөлээ цуглаад байна. Бүгд нь орой мэндийг хүргье. Орой мэнд хүргье. Ямар гоё өмсгөл вэ? Энэ үү? Тий. Энэ чинь Англи. Тий. Дэвид Бекхэм шээ. Энэ чинь 4 баха. 4 оны евро баха. Тий. Тэгээ санаад байна. Супер өмсгөл тий. Бүгд нэг зэрэгээс алгачаал ирчихсэн. Тэгэхэд авчихсан. Та бүхэнд ажиллая юм шиг. Та бүхэнд ажиллая юм шиг. Тэгтээ гоё өмсгөл тий. Гоё өмсгөл. За өнгөрсөн 7 хоногт мэдээж аврагуудын лиг боллоо. Аврагуудын лигт том учраанууд бид бядны багууд хоорондоо тоглосон тийм тоглолтууд боллоо. Тэгээ эхнээс нь хэдүүлээ ярих болно. Эхний шөнө Челси, Барселона. За 18 оноос хойш авах тий. Ер нь бол одоо 21-р зууны бас хамгийн гоё одоо үзүүштэй тоглолтууд. 18 онд тэнд очсон юм чинь. Барс очсон. 3 тэгэр очиж исэн баха Месси байхад. Оо за. Кристианс. За энэ орсон бол богдоо угнаас яг 4 зураг нэг арай өөр байж магадгүй. Ферран Торрес том момент угаасан. Их Челси хийх гээдсэн шүү. Яг эхний үед бол Барса энэс өөр өлегтэй нэг тоглох гэж байна. За хэдийг ч ичвдээ те нэг гол хийх гэж Челси. За ингээд за эхнийх нь энэ те. Отон тоглолтыг тооцогдоогүй. Энд гэхдээ яг нөгөө бөмбөрөө хин Чалоба гол нь толгоогоо ер нь үйлчлээсэн ингээд тэгээд үйлчлээсэн гэдэг. Тэрнээс шиг Энцо бололтонд байгаагүй шүү дээ. Энцо бололтон байгаагүй те. А тийм үү те. Тий тэгс. Яг нөгөө Робертсон шиг л юм болчихгүй. Ливерпул. За энд харин ёстой нэг бужигнаа нөө. Хүндээ буруу харж байгаад анзаараагүй өсгөлцөө. Тий энэ дээр одоо ер нь бол арай ороогүй байсан шүү. Тий энийг бол яг хог нь хамгаалж гарсан юм аа. Энд одоо бас ингэж том зай олгож болохгүй л дээ. Энэ дээр бол энэ дамжуултыг л өгүүлэхгүй байна. Хотон тоглолтод дооруулчлаа гээл одоо ботсон байсан юм шиг байгаа юм. Гэхдээ отон бол байгаагүй. За тэгээд 10-аа бас бага алаа ичж байгаа маа. Тэр хаасан захад ингэж те. Гол нь шарттай байж ич. Тий. Ямар шаардлага байгаа юм. Тийм Миний биш. шар бол нөгөө шүүгчтэй маргаж хагаад авцсан. Өөр хүний алдаан дээр 3 дахь ч юм болж ширүүл хийж байгаа тавцсан. Тэгсэн. За энэ бол классик гол орсон. Оо харин. Яг энэ гол ихлэх дээр бас Фрэнки де Йонг айгу муу дамжуулт өгч байгаа маа тэр цахруу бас. Тэр нь ерөөсөө таслаа. За Стивен Вильям. Аврагуудын лигийн эхний 3 тоглолтод гурвууланд нь гол хийсэн. Гараанд гарсан 3 гэдэг тий. Тий, Килиан Мбаппе, Эрлинг Холландын дараа орох 3 дахь өсвөр насны 20 Ер нь бол Өмнөд Америкийн супер одууд нэг ингэж олон хүний дунд чичгэн явж байгаа хийчдэг шүү те. Тэрний л дүр зураг харагдаж байгаа те. За энэ бол яг англи хүний гол байгаа шүү дээ. Энэ бодоо тэгтээ бас Барса ингээд аруулаа байж нөгөө шахалтаа хийж л. Тий. Хүн дутуугаа шүү дээ. Тэр. Яг гоо цаана хоёр тоглогч хотонд бол байгаа. Тэгээ наашгаа хүчиж байгаа хөх тий. Энэ бол яг Будан Талбионы англи хүний гол орж байгаа. За ингээ 3 тийг болсон. За үзээ дотн тоглолт гэж. Энд чинь Челси 6 удаа хотон тоглолтод орсон баг шүү. Яг 6-гийнх нь 2 нь бүр гол болоод тооцогдоо. Энэ бол маш ойрхон тий. Баахан голууд хотон болсон бас. Иргэд улаан хөө цай ойлгомжтой байсан л доо. За ингээд тоглолтоо үзэж суухад инхээр яхад юу бодогдож байна та? Өө яг уу ер нь бол тэгээд хоёр том баг, хоёулаа том баг шүү дээ. Ер нь бол Барселона, Челси хоёр бол тэгээд энд тэнцүү хүн багууд нэг юм жижигхэн моментын асуудал дээр л юм шийдэгдэж байгаа тий. Одоо эхлээд Ферран Торрес тэр эхний голыг хийчихсэн бол энэ тоглолт бүр өөрөөр ч хэрэгж мэднэ. Шаал өөр тийшээ явчих мэднэ тий. За тэгээд нэг тэгээр хожигдож явхад аруулаа болчих чинь тэгэл тийм үстэй. Тий. Тэнгүүд сая нэг Челси Арсенал хоёрын тоглолт нөгөө Премьер Лиг дээр болсон ш. Тэрэн дээр бол 0-0 болоход байхад аруулаа болох өөр өгөөз. 1-0-оор хожигдож явхад аруулаа болох бүр өөр хөхгүй. Ялгаа байгаад байгаа. Тэ бас аруулаа болсон ч гэсэн 0-0 байгаа шүү гэдэг чинь тий. Тэнцүү байгаа шүү гэдэг чинь бас өөр хөхгүй. Тий уучлалтай. Гэтэл аруулаа болох тэр мөчөд
угаасаа хожигдож явж ирсэн чинь дээрээс нь харуулаа олно гэдэг бол бүр л асуудлыг хөндрүүлээ. Зөвхөн довтлох бүр шаардлага гарна. Хойноо том зааварлан үүснэ гэдэг тийм. Ер нь бол яг том багууд бол жижигхэн тийм момент ингээд тоглолтыг эргүүлээ ачдаг байдлыг нөхцөл байдлыг шал өөр тишээ болгодог. Тэгээд тэр өдөр л одоо Барселонагийн өдөр л байсангүй тий. Тэрнээс шинэ хоёр баг бол одоо тэр нь илүү байгаад хожоод можоод гэсэн юм байхгүй шүү. Тоглолтын 43 минут л яг гол юм шийдэгчлээ гэж болох бах тий. Үгүй тий одоо тэр улаан утас байгаагүй гэр нэг тэгээрээ тэгэл тоглолт үргэлжлэхэд бас өөр шал өөр харагдсан бах тий. Тэг яг ихний үед бол яг 11 эсрэг 11 байхад ч гэсэндээ Челси бол ер нь жоо илүүрхэх маягтай байсан. Яг тийм бол байдаг л та. Одоо нэгдүгээр үедэр нэг баг нь илэрх бай, зөрөөд хоёрдугаар үедэр нөгөө баг нь илүүрхэд ч юм уу тийм юм бол хаач байж л байдаг тийм үстэй. Бүтэн илүүрхэж жагаад нөгөө баг нь хожигдсон тохиолдолч бас байж л байдаг тийм. Жишээ нь одоо Брайтон Ноттингем хоёр бол сая би үзсэн. Ноттингем бол нүдэл тоглолтын турш нүдээд гэхдээ эцсийн үр дүнд Брайтон 2 тэгэр дуусчихсан шин. Тийм. Тэр 10%-ийн улаан утсан дээр яг хуу манай Барсагийнхан бол нэлийн тийм 10% бүр одоо үзий ятах гэх нь хайшийн зүгээр. Ингээ сүүлийн жилүүдэд том тоглолтын дээр бас нэлийн олон удаа улаан утас авчлаа л да. Одоо хамгийн тод санаж байгаа миний хувьд бол өнгөрсөн үлрэл биш тэрний өмнөх үлрэл гэхээр 23-аас 24 оны үлрэлийн одоо шүүгийн 8 дээр Барса Парис Сен-Жерменийг талбай дээр нь 33-2-оор хожигдсон. Эхний тоглолтын дээр Камп Ноуда авчираад нөгөө Камп Ноуч засвартай байсан. Олимпийн зингэлгээд авчираад нэг тэгэр тэргүүлж байгаа байхгүй. Нийлбэрдэн 4-2 болсон байхад тэр чинь бүр 30 дээр баха улаан утас авч байгаа. Тэгээ яг тэр тоглолтоос болоод тэр үйлдэлээс болоод яг ингээд хожигдсон хоёр тоглолтын нийлбэр биш. Тэгээ яг тэр тоглолтын дараа Илкай Гюндован юу хэлсэн бэ гэхээр бас яг зарим нөхцөлд ингээд бос бодмоор байна. Хаалгачдаа бас ингээд найдаад бас үлдээгээд байхад тий. Хамгийн гол манай баг 2 голын тэргүүлэлтэд явж хахад ганц нэг гол алдах бол одоо юу гэдэг тийм эрсдэлтэй зүйл. Улаан авснаас тийм эрсдэлтэй зүйл бол биш ээ. Тэрийг бол бодох хэрэгтэй байсан гэдэг зүйлээс болоод яг багийн дотоод дугаар амьсгалт нэг тиймэрхүү зүйл үүсчихсэн. Тэрний дараа өнгөрсөн удирлын эхэнд нэг улаан утас авсан. Гэхдээ 10 авааг өөр тоглогч авсан байна. Ер нь өнгөрсөн удирлаас хойш нэлээд олон улаан утас аваад байгаа. Яг том тоглолтын чухал моментэд авсан улаан утас гэх юм бол яг саяны тоглолт байна. Саяны миний ярьдаг тэр Парис Сен-Жермен тоглолт. Яг саяных бол яг хэсгийн тоглолт гэдгээр бас арай жоохон зөөлрүүлж болох л байна та. Тий. Яг ерөнхийдөө Барселона 7 оноотой байгаа шүү дээ. Тэгээд 7 оноо гэдэг бол дахиад бас одоо 3 тоглоно. Яг нэг эхний 8-д орох жоох хэцүү болчихлоо. Яг нодлон гэхдээ эхний 8 руу 16 оноотой баг орж л байсан шүү. Орж ирсэн. Одоо гол бүгдд нь хожиж ш л. Тий. Ер нь бол тоглогч нар ялангуяа орчин цагт бол багийнхаа хамтрагчийн талаар тэгж хэвлэлд нээлттэй шууд тэгж хууртай ярьдаг нь бол ховор. Илкай бол мэдээж Гюндован бол тэгж нэг олон удаа тэгж байгаагүй байх. их тэгж ярьдаггүй юм тий. Энд тэгээ нөгөө нодлон Парис Сен-Жермен чинь хамгийн сүүлийн нөгөө 28 руу орох гээд одоо сүүлийн тоглолтоор шийдэгдэнэ гэж яж 4 оноотой байж л үү? Арайгүй баха. Гэхдээ баг тэгээ хожоод 7 болоод 27-оор орлоо яалаа баг нэг тийм хүн бол. Сүүлийн хоёр тоглолтод хойж 10 гаруй оноотой орж ирсэн. Тий. 4 оноотой биш байгаа. Ситиг хожоод Сүүлийн хоёр дараалал оджлоо. тий хоёр талаас. Тий. Тэгээд ер нь сүүлээсээ хоёрт орсон. Ард нэг баг орсон юм а тий. Нэг хоёлаа тэрвэрлж. Спортинг орсон. Тий, тэрвэрлдэл орсон юм. Юугүй л орсон тий. Тэгс тий. За энэ тоглолтын дээр мэдээж за улаан утас бол мэдээж нэг том хүчин зүйл байла. Нөгөө нэг хүчин зүйл нь бол мэдээж одоо Барселонагийн хамгаалтыг манай одгийн өндөр онцолж ярья гэж хэлсэн. За Ханс Флик 24 оны 100 ирсэн. Тэгээд сая энэ тоглолтын араас Алавестэй тоглоод нэг гол алдсан. Эхний голыг алдсан. Тэгээд нийтдээ ер нь Ханс Флик ирснээс хойш Барсагийнхан 98 гол алдчихад байгаа. 79 тоглолтод 98 гол гэхээр ер нь бол нэг тоглолтод нэгээс олон гол алдчихна гэсэн. Клин шит ер нь хэр хийж байна? Клин шит маш зөв. Ер нь хожиж байгаа ч гэсэндээ дандаа нэг 4-2 ч үгүй тийм 5-1 ч үгүй. Дандаа гол алдаж хожигдож байгаа. Тэгээд хамгийн гол нь энэ алдаж байгаа гоолууд донд ямар гоолууд вэ гэхээр хаалгачийн эсрэг ганцаараа гарч ир алдаж байгааг бол 13 гэж. Хаалгачийн талбай дотроос буюу одоо нэг simple tap гэж хэлдэг тийм зүгээр хөл тавихад л гоолдох тийм гоолууд 22 өнөж байгаа. Отонгийн шахалтаас хамгийн амар нь алдаж байгаа гоолынх нь 3-1 нь ерөөс отонгоос шахаж чадаагүй учраас алдаж байгаа гол. Тэгэхээр яг энэ нөлөөлтийг сая нөгөө Sky Sports-ийнхэн нэлээ онцолж ярьсан. Тэр дундаа Терри Анри за тэгээд нэг Барса тоглож исэн одоо их Британи тоглогч нар одоо Гари Линекер тэргүүтэй тоглогч нар бол одоо нэг аналист хийж байгаа. Ер нь бол Барсагийн хамгаалалт зарим нөхцөл дээр заавал ингэж утанчих шаардлага байна уу? Ялангуяа хүн дутуу үлдчихэд саяны Челсигийн 3 дахь гол дээр тий бүр ингээд
3 тоглогчийг отончих гэж байгаа байхгүй тий. Хүн дутуу хүртэл үлдчихэд заавал ингэ Хүлээгээд хоошоо суугаад тоглоход болно шүү гэж нэлээд шүүмжлээд байлаа. Гэтэ энэ ер нь одоо яг өнгөрсөн жил бол аврагуудын лигийн финалд үлдчих боломж байсан шүү Тий. Сүүлийн ерөөс 1 минут дотор шийдэгдчихэж байгаа шүү дээ. Уланд очиод бөмбөгөө хашаал зогсчиход финал байсан шүү дээ. Тэгж яхад хаалгаруу цохиод сөрөг довтлоонд 36 та өнгөж ч ойдсон шүү дээ. Шон хоноод ойд буугаад Ламин зөхиод нот Тий. тэгээд Шууд Тэр ч одоо ламинаас чинь бөмбөгөө аваад тэргээд аваад нэг зогсуулах хүн байгаа үстэй. жоохон туршлагын туршлагатай хүмүүс байгаа үстэй зөндөө. тэгээд яг хуу нэмээд нэг юм хэлэхэд одоо Ханс Флик бол тэгж үзээд байгаа. Манайх бол энэ арга барил бол өөрчлөхгүй. Гол нь энэ тоглолтод Рафиня буюу одоо Барсагийн энэ шахалтын хамгийн гол хүн сэлгэнээс дөнгөж орж ирсэн. Критлес ирээд удааг байгаа. Челсигийн өмнөх тоглолтын дээр нэг 10 минут орчим тоглосон. Тэрний өмнө сар гарan байгаагүй. Дээрээс нь Педри шахалтыг эхлүүлдэг хүн байгаагүй. Тэгэхээр энэ хоёр тоглогч одоо бэрхлэгэмтлээс сул байгаад ороод ирэх юм бол манай баг бол ер нь өөрчлөгднөө л гэж тоглолтын дараах хэвлэл дээр яриад. Ер нь тэгэхээр одоо тоглож байгаа тоглолтын арга барил нь ер нь чамд бол Барсагийн фэнүүдэд таалагдж байна уу? Фэнүүдэд бол таалагдж байгаа. Ер нь бол яг энэ отонгийн шахалт юм уу шахалтыг шүүмжлээд байгаа юм бол нэг байхгүй наа. Яг нь Барса тоглож исэн тоглогч нар ч гэдэг юм уу Европт бол ингээд шүүмжлээд байгаа хэрнээ. Фэнүүд донд яг ингээд шүүмжилж байгаа юм байна уу гэхээр гайгүй. Ер нь бол тоглолт нь өөрөө таалагдаад байгаа. Хэдийгээр гол алдаж байгаа ч гэсэндээ одоо Йохан Кройфийн нэг хэлсэг үүдэг шүү дээ. Нэг тэгээр хоцсноос 5-4 хоцсон илүү гоё юм гэх. Яг тэр онлын тоглолт яваад байгаа. Тэгээд өмнө нэг тэгээр хождог хүнээ явуулсан шүү дээ. Явуулсан тий. Тэгэхээр нэг тэгээр хождог хүн бол байсан шүү дээ. Тэр үлрэлт чинь 20 гол алдсан шүү дээ 38 тоглолт. Тэгээд цом өргөцсөн ш бүр. Тий. За мэдээж энэ тоглолт за Барсагийн хувьд бол ингээд 3 тэгийн харьцаатай ялагдууллаа. За Челсигээс түрүүн онцолж хэлсэн Стивао байна. Дөнгөж 18 нас одоо 19 удахгүй хүрэх гэж яваа ийм залуу супер голыг орууллаа. Мэдээж үүнээс гадна онцлог зүйл гэх юм бол Англи, Испаний багуудын дүгэл байлаа. За Англи, Испаний багуудын дүгэл ер нь сүүлийн жилүүдэд жоохон Испани тал руугаа байсан бол тэр зүйл аль хэдийн 2025 он гарснаас хойш үгүй болжээ гэдгийг бол та бүхэндээ харуулмаар байна. 4 сард Арсенал, Реал Мадрид 3 тэгийн харьцаатай Declan Rice-ны чөлөө цогцолтоос 2 гол хийдэг тоглолтоос хойшоо Англи, Испани багууд аврагуудын лигт 11 удаа таарахад ердөө ганцхан Ийм удаа олон таарч байгаа юм уу? Тий, энэ үлрэлт бол баг 10-аад тарчаад шүү дээ. ганцхан удаа Испани баг хоцсон нь тэр Ньюкасл, Барселонагийн тоглолт байна. Бусдаар Английн багууд Испанигаа илүүрхжээ. За нэг жил дүү. Тий. Ялангуяа Арсенал чинь Аюу олон таарч. Испани багуудыг 7 дараалаад илүү очсон байгаа шүү дээ. Тэгсэн Тэрний өмнө чинь Жирона, Севиа хоёр явж байгаа. Нэг хэсэг бол Ливерпул, Реал хоёр айгүй их таарсан юм а тий одоо короногийн өмнө бол тий. Тий. дараа нь ч гэсэн таарс тий. Тий. Тэгээд яг ер нь Испани багуудаас Атлетико Мадрид чи ер нь бол их эвгүй шүү дээ Английн багуудтай таарахаараа тий. Ер нь бол хожичоод байдаг тийм байсан. Гэтэ Атлетико чинь сүүлийн үед форм нэг л сонирн л байна л да тий. Энээс урагшаа хөөх юм бол хоорондоо 10 тэнцэж 16-д Испани хожиж 7 удаа Англи нь хоцсон байсан юм байна. Тийм. Одоо шууд ингээд харьцсан. Энэс хойш ирж байна. Одоо ингээ бараг тэнцээд ирж байгаа юм шүү. Одоо чинь тэр Арсенал Реалын хасагдагчны тоглолт шүү дээ, тий. Тэрнээс хойш нь бол дандаа яг энэ үлрэлийн тоглолтууд гэсэн үг шүү дээ. Яг нь Ньюкасл дээр бас Ламин Ямал тоглоогүй. Яг тэр тоглолтын дараа бол яг нь Ньюкаслын тоглогч нар бол хэлсэн л байлээ л дээ. Бид нар Премьер Лигт яг ингэж маш их бөмбөг хүсдэг, ингэж их шахдаг багтаа бол таарч үзээгүй аюу тийм сонирн байлаа. Ер нь бол Сити, Челси эсрэгчсэн бид нар тоглож ирсэн. Шал өөр тийм арга барилтай баг байна л гэж Гордон нөлөө юм лээ. Харуу Барнс ч ярьсан л байсан. Тий энэ үзүүлэлт бас зүгээр яванда цаашаа үргэлжилж магадгүй байхаа тий. Зүгээр англи тал руу гараж хань давуу болж тий. Одоо жишээ нь өгдөг чинь ингээд яг Реал Барс хоёр өгөө авахтай байлээ гэж бодоход Испанс орж иж байгаа одоо нэг 3 4 5 дахь багуудыг болвол Англи нь бусад багууд арай л төлхөө хожих юм магадaltaй юм байна гэж харсан чаа. Сая бол тий 4 сараас хойш гэхдээ арай л олон хожиж тий. 11-ээс 10. Тий 11-ээс 10 гэдэг чинь бол зүгээр гаргаагаагүй шүү дээ. Саяныхтай шууд холбогдоод явна. Энэ болохоор Премьер Лигийн багуудын аврагын лигт хожил гэсэн юм үзүүлэлт байгаа. Энэ болохоор 66.7%-тай. Одоо зөвхөн Испаний багууд биш, ер нь Премьер Лигийн багууд авсан хожлын тоо 18 4 тэнцээтэй 5 хожигдолтой. Одоо ер нь Премьер Лиг нэртэй болсноос хойш аврагын лигт орж ирсэн хожлын хувь нь хамгийн өндөр нь 20-21 онд 69%-тай. Тэр жил 2 Английн баг финалд гарч
үлддэг жил. Энэ жил их болох одоогийн байдлаар 66.7%-тай. Ер нь Английн баг энэ жил түүхэндээ хамгийн хүчрэг одоо бүрэлдэхүүнтэй 5 баг орж ирж байгаа. Энэ нөгөө юу яатсан байлээ бас нөгөө 92 оноос хойш нөгөө аврагын лиг гэж нэрлснээс хойш нөгөө хамгийн олон аврагын лигт хожил авсан багууд гэдэг нөгөө Английн эхний нөгөө топ 4-ийн хуучны топ 4 биш тэр дөрвчл явж илээ. Сити бол одоо бол уг нь топ баг шүү дээ. Тэгэхээр Сити нөгөө сүүлд хожиж эхэлсэн болохоор арай орж ирээгүй байх шиг байгаа. Хойноос нэрж хийж байгаа. Тий. Нөгөө топ 4 чинь бол байж л байлаа. Тийм байл. Яг юугаараа. Энэ үлрэлт чинь тэгээд одоо нөгөө 5 дахь баг Тоттенхэм хүртэл аягүй сайн байгаа шүү дээ. Яг лигтээ таархан байгаа ч гэсэн аврагын лигт их цөөхөн гол алдчихж байгаа. Тэгээд ер нь бүгдээрээ л баг 36 багийн өснөгт ингэж ихсаах юм бол ер нь нэг 15 6 дотор байгаах шүү. Энэ жил одоо аврагын лигт байгаа Английн 5 багч тавлаа сайн тоглоод байгаа шүү дээ. Ер нь. Тийм үстэй. Сити бол бүр угаасаа оноо хангалттай болоод сая сүүлийн тоглолтоо баг хайж явах шүү. Гэхдээ ер нь жоох амраад шүү. Залуучууд. Тэгсэн л үл 11-ээс 10. Тэгтээ тэргүй 12 оноотой. Гэтэ 4 тоглоод амраа нэг. Зүгээр одоо ингээ үлдсэн тоглолтоо хожигдоо дуусгаад 12 оноотойгоо 28-д орж байгаа хүмүүс тийм. Тэгэхээр эхний 8-8-д орохоо бодохгүй л үүдээ бас. Гэхдээ орё гэхэд харин нэг тоглолт молтыг бол хайж болж байгаа. Би бол тэр бүрэлдэхүүнийг хараад гайхсан ер нь бол. Бараг талаас илүү сэлгээд шүү. Талаас илүү гэхээс илүүтэйгээр тэр сүүл Ньюкасл хожигдсон шүү дээ, тий. Ньюкасл хожигдсон Жоо тоглолтыг шийтгсэн үгүй. 11 тоглогчоос 10-ыг нь сольсон. Нэг талаас нь шийтгэл. Тэгээс нөгөө талаас энэ Пеп бас Премьер лигийн бас оноогоо бодож ах шиг байна. Яагаад вэ гэхээр саяны аврагын лигийн тоглолтын дээр үндсэн одоо тэр Ньюкасл дээр гараанд гарсан бүтэн бүрэлдэхүүн тоглолцсон болвол сая бол дараагийн тойрог дээр эвгүй бэж магадгүй ш бодонгуудаа байсан байна. Сая Лидс ч айгүй эвгүй яг зөв тийм учраас Пепевд бол сая аврагын лигийн магадгүй 3 оноо 6 оноо бол хамаагүй одоо бид орхичөө зүр дараа нь учрыг нь олно гэдэг. Премьер лигийнхаа сая тоглолт илүү 16 бол орох нь баг тодорхой байгаа байхгүй юу. Тэнгүүд нөгөө талд Арсенал, Челси хоёрын аль нэг нь бол оноо алдах нь ойлгомжтой тий. Айгуу чухал тойрог. Тийм энэ хоёр хоорондоо тоглоно. Тэгж яагаад бид нар бас оноо алдаж болохгүй. 3 оноо авч явах хэрэгтэй. Тэгээд ер нь бол Ситигийн бодсон үр дүнгээр төгссөн шүү дээ. Яг Челси, Арсенал хоёр тэнцээд оноо бас тий. Тэгэхээр Пепо саяны тойрог дээр яг ухааны юм зарж хожигдсон ч гэсэн яг нөгөө нэг том хүн ингээд нөгөө зургаар харах юм бол аюу сайн үрд авчаад байгаа хэрэг. Өөртөө 3 он 2 оноо ойролцсон байхгүй. Тэгээд яг хоо Марк Лик нь бас сайн тоглоогүй бол яг бас оноо авал авчгаар л харагчлаа л тий. 9 сэв хийсэн. Тийм л. Тий. 9 сэв. Тэгээд нөгөө нэг одоо жишээ нь юун дээр бол ингээд бас аврагын лиг дээр ингэж бүтэн багаа ингэж сольж тоглуулж ийн гэдэг бол улирал уртан шүү дээ тий. Энэ уртын хооронд юу ч тохиолдож магадгүй бид нар бүгдээрээ мэдж байгаа учраас одоо цөөхөн минут тоглосон тоглогчдойгоос ингэж сольж байгаа байхгүй юу. Зүгээр лигийн цом шинж аврагын лиг дээр сорно гэдгээс айгүй чухал гэсэн үг тий. Тэгээ би яагаад гэж байгаа юм бол гэсэн чинь 4 тоглоод 4 очсон юм байлээ л дээ угаасаа гэсэн. Тэр 5 дахь тоглолт зүгээр. Нэг яг ингээ үзчихье гэж. Пепи нэг ярилцлага байсан. Тэр саяхных уу эсвэл эртнийх үү мэдэхгүй байна. Би лав өчтөр харлаа. Тэр нь болохоор юу гэж нэхэр Пеп Гвардиола ярьж дурсаж ярьж байгаа юм л да. Сэр Алекс Фергюсонтэй нөгөө уулзахад Сэр Алекс Фергюсон нөгөө Премьер лигт дөнгөж ирснийхэн дараа бас нэг хэлж ирсэн юм байна. Захиас гэх юм уу та. Чи багаа удирдах байхдаа яаж игээд боксын дэйн үеэр топ 4 заавал бай. Топ 4-т байж ич чи аврагын өрсөлдөөнд удирдлагын төгсгөл яригдана. Топ 4-өөсөө боксын дэйн үеэр гараад явчих юм бол тэгээд ер нь тэр удирдал чинь ингээд ойлгомжтой. Ягаад ч одоо боломжгүй тийм байдал руу орноо гэж хэлжсэн. Тийм туршлагаасаа хэлжсэн. Тийм болохоор тэрийг санаж явдгаа гэж хин Пепийн ярилцлага өчтөр. Пепийн нэг амар зүйлт байгаа шүү дээ. Би бас саяхны пэйж дээр оруулсан. 2 үлрэл дараалаад тэрүүн бэр алдаж үзээгүй. Тийм гэж байна. Тэгэхээр одоо энэ үлрэл алдах магадлал бас байгаад байгаа юм. Тасрах те тэр амжилт. Саяны би нэг юм марч. Саяны Премьер лигийн аврагын лигт хожил гэдэг үзүүлэлтэн дээр анзаарсан уугүй таад маань. Топ 5 одоо хувь байгааз эхний топ 4 байгааз бүгдээрээ энэ 21 оноос хойш тийм. Ковидоос хойш байгаа л. Харсаар. Харин тийм. Ковидоос хойш. Ингэнгүүт зүгээр бас нэг тийм өнцөг байж болно те. Ковидтой жил ковидын тэр хямрал бусад лигүүдэд ер нь жоохон нөлөөсөн. Илүү хүчтэй туссан шүү. Хүчтэй туссан нөлөөл эндээс харагдах байна. Тий. Илүү хүчтэй туссан. Тэгээд солилцоо 8 зарцуулж байгаа хөрөнгө. Тий. Тэгээл одоо юу гэдэг те. Тэгээд Испани, Италийн багууд ч одоо тэгээд хүнч авахад байлаа шүү. Одоо ингээл
Барселона бол тэнд ингээд төрөл асуудалд орчвол тий. Хүн авах байдгаа бүр байгаа үнээгээ бүртгүүлж чадахгүй болчиход байгаа шүү дээ тий. Тэгэхээр харин ялцч бас давуу тал гарч байгаа юм л да. Тэгэл одоо ингэдэг байлж шүү. Ер нь яг гэхдээ нөгөө Испани том нөгөө багууд байна шүү дээ. Энэ том багууд чинь нөгөө нэг жижиг бүр одоо 19 20 18 дугаар байраар явж байгаа багууд байгаа шүү дээ. Тэднэртэйгээ тэр телевизийн үзэлтийн мөнгийг хуваахгүй л гэдэг юм байна шүү дээ. Тэр нь жоо онцгүй байгаа даа байхгүй. Тэр нөгөө нэг өрсөлдөөнийг сулруулад эргээд нөгөө нэг юугаа хүн телевизээр асаагаад Альмерыг үзэх гээгүй байхгүй. Барселоног л үзэж байгаа байхгүй. Тэнгүүд Барселоног үзээд төлсөн мөнгөний би яагаад Альмерэтэй хуваах хэрэгтэй ингээд Барсагийнхан тэгээд байгаа байхгүй. А тэнгүүд яг ингээд тэнцүү хувагаа явуучвал Ла Лиг чи ингээд уг нь босч ирэх гээд байгаа байхгүй. Зүг дээ шүү. А тэгтэл бас яг нөгөө талаасаа бол үнэн л дээ. Барселона, Реал Мадридыг үзэх гэж л хүмүүс мөнгө төлж байгаа тий. Уг нь бол тим ээ. Одоо юу гэдэг чинь бид нар ингээд харах юм бол 10 жилийн өмнө бол юу гэдэг чинь бид нар за магадгүй Брайтны тоглолтыг үзнэ гэж хизээч суухгүй байхгүй. Тийм ээ. Нэг алстаа одоо ингээд бодглохоор англи шиг ингээд бүгд яг мөнгөө тэнцүү хуваагаад ингээд явчихгууд хойрлаад явчихгууд за тэнцүү явах мэдээж хэрэг том багууд нь арай том авч зүрхтэй байгаа. Байрлалаараа авч байгаа шүү дээ. Тэгэнгүүт ингээ хуваага явуулахаар өнөөдөр бид нар чинь Английн Премьер Лигийн Nottingham Forest-ийн тоглолтыг үзэхэд гоё болчиход байгаа. Тэнд бас топ тоглогчид байдаг болсон. Тийм. Брайтонд мөн адил те унах бүст явж байгаа West Ham хүртэл гоё тоглогчид байгаад байгаа байхгүй. А тэнгууд бүр одоо юуны Испани, Италийн бүр одоо 20 дээр явж байгаа багт таних хүн байхгүй байгаа юм. Яагаад тэгэхээр тэнд мөнгө алах үзэхгүй байгаа юм. Тэгээд бүр юуны одоо энэ Английн хөлбөмбөгийн пирамид доторх орлого хуваарлалт нь бусад лигүүдийнхээс бүр нэг илүү байгаа юм нь тэр одоо зэрэглэлээр одоо 2 3 дугаар түвшин буюу одоо Championship, League 1, League 2 гэдэг байгаа шүү дээ. Championship, League 1, 2 гэдэг эхний тэр дөрвөн түвшин рүүгээ хүртэл ингэж хуваарлж байгаа нь одоо ингээд доороос гарч ирж байгаа нэлээд өрсөлдөөний явц чанагдж байгаа дээш гарч ирж байгаа учраас бүр чанартай болгоод байна гэдэг байгаа байхгүй. Тэгэнгүүт ч одоо нөгөө ингээд Спанер өрөнгөт нөгөө Real Barca 2 нь ингээд гараа ингээд сууц. Бид нар одоо 70 80 юу авнаа. Гэнгүүт нөгөө 17 8 баг нь байтугаа доошоогоо байгаа нөгөө 20 баг байгаа шүү дээ одоо. Segunda Division тэр мөр бүр байхгүй болчиход байгаа байхгүй. Барсаар яг л өөрсдөө яаж яах мөнгөгүй байгаа юм. Харин тий. Нэг тэгээд яг хөө ингээд уг нь бол ингээд чи нөгөө нэг том одоо 6-аар харах юм бол Премьер Лиг шиг ингэж орлогоо хуваарлтаа ингэж жиг арай нэг ойролцоодоо болох нь аль аль талдаа давуу тал болгоод байгаа байхгүй. Тэгээ нөгөө нэг энэтэй холбогдлолтойгоор бас нэг юм байгаа байхгүй. Бид нар ингээ 2013-4 онд харах юм бол Неймар аль багийг сонгосон юм. Реалыг сонгосон. Бишээ Барсыг сонгосон тийм ээ. За одоо ингэнгүүт Vinicius ч юм уу одоо хинчээд ингээд Реалыг сонгож ирсэн гэдэг ч юм уу те. Тэр урсгал одоо ч өөр болоод байгаас. Одоо ингээд магадгүй 10 жилийн өмнөсөн бол Стивоо айгууд л Реалд ч эсвэл Барсад ч юм те. Одоо нэг Челсид ирж ин гэдэг ч юм уу те. Тийм одоо нөгөө чи ийм бол өөр болж байна. Рафиня ч одоо Лидст очсон байжгаад тэгээ Барса руу явж шít те. Тэгээд нөгөө нэг Өмнөд Америкийн одоо бүр ингээд тэр агентуудтай холбоотой ах уу? Залуу авьяаснуудыг татж байгаа юм чинь бас мэдээж орлогын урсгал байгаа даа шүү. Тий. Бас тэгээд юм жоо ингээ өөрчлөгдөж чинь. Гэхдээ байнга бас ийм байхгүй байх. Дахиад ч юу н өөрчлөгдөх байх тий. Гэхдээ Кайсед бол тэнд Эквадорт хүүхэд байхдаа Челсиг өмсгөлтэй сууж шүү дээ. Гэж байгаа тий. 80-аад онд бол Челси гэж мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй тий. Эквадорын гудамжинд сууж байгаа хөлт бол би Реал Мадрид очно л гэж ярина үстэй. Тийм үстэй. Тэр үед хүмүүс Реал Мадридыг л мэднэ. Уга Санчес од болсон тийм үстэй. Тий. Уга Санчесыг дагаал Уга Санчес гэдэг бурхан шиг амтан байж байгаа шүү дээ. Тэгэнгүүт жоохон яг энэ одоо давуу тал болоод Премьер Лиг л бол асар их шилжиж байгаа учраас хадгалагдах магадлал өндөртэй. Гэхдээ юм өөрчлөгдөх нь бол тодорхой байна л та тий. Явандаа бол бусад лигүүд нь өрсөлдөөн рүүгээ орж ирэх билгүүд тий. За, гоё сэдвээр ярьчлаа шүү. 11 сарын 26-ны үр дүн хэдүүлээ харцгаая. За, Union Saint-Gilloise Galatasaray-г хоцсон. Яста сони болсон Galatasaray. Одоо тэр байхгүй шүү дээ. Осимен байхгүй байгаа болохоор гол хийж байгаа юмас тий. Осимен байхгүй шүү дээ. 35-36-д явж исэн хоёр тоглосон. Ajax Benfica хоёр. Нөгөө хоёр ч үзсэн чинь Benfica хончих юм. Ajax ингээд оноогүй ганц баг нь болчихоо баг. Тэглээ. Барыг гол хийсэн юм байна. Ajax арай юм уу тий. Jose Mourinho Ajax-ыг 7-тгоо хоцсон байна. Өний Villarreal яагаад ингэж бүр ингээд арайчтай гэмээр тэглээ тий. Аврагуудын лигт харин аврагуудын лигт ороод ирсэн Испани баг гэхээр би өгнө одоо бас том баг юм болов. Ла Лигт бол айгүй сайн байгаа. Харин тий. Энэ төрөлт ер нь Испанчууд байхгүй одоо харахгүй. Тэр Bilbao 0-0. Ньюкасл чи ер нь ливгүй баг юм. Би Марсель Ньюкасл хоёрыг үзлээ.
Гэсэн чинь одоо Ньюкасл чинь ер нь л эвгүй баг юм. Юу. Барсагаас бусдыг хожигдсон шүү дээ. Гэхдээ харин тэгээд сайн байгаа. Барселона Марселийн талбайд бол бас Марсел бол ер нь ямар ч багийг бас азаргалдаг шүү дээ. Ньюкасл тэхгүй шүү. Яг хоо эхлээ нэг гол алж араас нь соёр хийж лээ. Тэгээ Обамянг товтлогч юм аас. Тэгээ Ньюкасл тэгээд бас нөгөө 2 жилийн өмнө бас аврагын лигт нэг ороод үзсэн болохоор тоглогчд нь бас нэг Европын тэмцээний тодорхой хэмжээний туршлагатай болчиход байгаа л та. Ювентусын тоглолтод хүний талбайд очиод хоцсон. 419 өдөр хожоогүй шүү. Аврагын Хүний талбайд жил гарan болцсон явж исэн байна. За тэгээд өөр юмнууд бол байсан. За дараагийнх нь болохоор маргааш шөнө Эмирэйтс цэнгэлт хүрээлэнд Баерн ирсэн. За За нэг хэсэг Баерн чинь Арсеналыг байнга амлаач байгаа юм шиг. Суглаа нэг тэгж дараад. Тий, тэгээд нөгөө Хорчонтой байдаг гэсэн шүү. Хонзон ч байх вэ одоо тэгээд Эрөсч эсхийг сунсаа. Одоо өнөөдрийн Арсеналыг бол тэгж одоо дээрлэх гэж байхгүй шүү гэдгийг бол харуулсан. За 90 тим мөргөж ирсэн. Гоё гол хийж лээ. 10-аас 20 оны хооронд бол дээрлэхүүлсэн тий нэрээ Барселонод. Оо энэ Барса Баерн аль нь зөндөө тоглож байна. Энэ хоёрт бол үнэхээр дээрлэхүүлсэн шүү. Жил болгон л энэ хоёр аль нэгэнд нь одоо хожигдож л одоо мултраад идэв гэсэн шүү дээ. Тэгээд энэ шүгэн 8 госуулсан тий. Тэгээ алдарт нөгөө Рибери Робинтэй байсан үеийн Баерн л да. Нөгөө Барса нь болохоор нөгөө Месситэй, Суарестэй тий. Суарестэй. За ингээд Карл Ленарт тооны харьцааг хэмцүүлсэн. За бас үнэхээр мундаг авьяастай хөвгт байгаа маа Ленарт бол. За ингээд хоёрдугаар хагасд бол Арсеналын прессинг бол бүх шугамд сайн ажилласан. За ингээд нэг хийх гэдээсэн юм аа ингээд явж ингээд 68 дээр тооны харьцаа 2-1 болгосон. Солилцоо үр дүнг өгсөн. Лифиоре солилцоор орж ирсэн. Ноны Мадюкээс солилцоор орж ирсэн. Сакагийн оронд орж ирсэн үү тий? Тэгсэн. Ингээд 2-1 болгосон. Зэрэг товтлохоо. Нээсийг дамжуул гоё өгж байгаа мó. Энд дээр тэгээд бас манай хүн хаанч явж байгааг гайхсан шүү дээ. Компани бол гаднаас талбай дээр хүн ороод тэр үзэгч юу? Яга Мартинеллиг бариад авах гэдэг итгэж шүү тий. Гэж бодсон чинь манай удирдах зөвлөлийн гишүүн өөрөө гүйж явсан байлээ. Баерны удирдах зөвлөлийн гишүүн өөрөө гүйж явсан байлээ. Компани эсэлэл тий. Би бол ерөөсөө энийг шүүмжлэхгүй. Угаасаа л ноёр ингэдэг. Гэхдээ ер нь хаалгач юм яхаараа заавал тэгэл 16 дотор байж ах хэвээр тэгвэл өдөртэй шүү дээ гэл тий. Тийм ээ. Яг. Ер нь бол тэгтээ би бол Арсеналыг бол мэдгдэл хийлээ л гэж бодоод байна. Нодлон жил болон энэ жил тий. Өмнө байсан одоо үржрээд та нар Арсеналтай юм уу ашгүй сайхан байхан гэж боддог байсан. Тэр Арсенал бол биш болсон шүү гэдгийг өнгөрсөн жил Реал Мадридэд ойлгуулсан гэж би бодоод байгаа. Гол дортол. Энэ жил одоо бүр энэ жил бол Баерн бол бүр ингээд бүр ядж хахад сайнч байна тий. Тэгээд мөн ч олон жил шүгийн 16-ад Арсеналыг ассан тий. За энэ жил бол Баернд одоо цаг өөрчлөгдсөн шүү. Хин Диас байсан бол хэр зүгээр нөлөө үзүүлэх байсан. Ер нь л гэхдээ одоо бол цаг өөр болсон шүү гэдгийг бол тий Арсенал бол ойлгууллаа гэж би бодод шүү дээ. Тий. Одоо тэгээд ер нь одоо Баерн Реал 2-1 гэсэн байхад одоо яах юм? Тийм шүү дээ. Ер нь одоо цаана Парис Сен-Жермен л үлдсэн биз дээ. Парис Сен-Жерментэй удахгүй уулзсныг ойлгуулах хэрэгтэй байна тий. Цаг өөр болсон шүү. Би тэг ингээ Арсеналын бүрэлдэхүүнийг хараад ер нь бол жоохон хатаархсан. Одоо яг ингээд өөрийнхөө дэмждэг багтаа ингээ харьцуулсан чинь манайх ер нь академи гэж байхгүй бол тэнд одоо ер нь шороогоор л болохоор байна. Тэгээ Арсеналын бүрэлдэхүүнийг харсан ч одоо Йокерс тоглохгүй байна. Өдигоор ингээд сүүлийн үед тоглохгүй байна. Тэгсэн мөртлөө ингээд сэлгээгээр орж ирж байгаа тоглогчд нь одоо яа игээд байгаа юм бэ. Тэгээд цаана ингээд зүгээр за юмыг яаж мэдхгүйгээд авцсан 10 хэдэн саяар авцсан Норгор гээд хүн бүр талбай дээр харахгүй шүү. Тэгээ Норгор ч гэмтлээсээ ер нь гэмтэл байсан тий. Гэмтэлтэй яж байгаа 9 сарын дундаас хойш нөө бүрэлдэхүүн нэрлэгдэж ихсэн. Тэгээ ийм том бүрэлдэхүүнтэй баг л ер нь гол явдаг. Тэшнийх нөгөө үзүүрийн давтлагч Гойкоресийг бол нөгөө хүснэгтийн 10-аас хойш байранд байгаа багуудын эсрэг давтлагчтай тоглоод байгаа. Жохон том багтай болохоор давтлагчгүй тоглоод байгаа тий. Тэгээ дээрээс бас гэмтчих юм аа нөгөөх нь. Тэгээ ингээд сүүлийн ажиллаад хахад баг Мерино байгаа нь илүү ашигтай ч байгаа юм шиг. Ялангуяа том багууд дээр. Юун дээр хэд хэдийн хэлчихье. Арсенал 10 дахь голоо булгын цогцолтоос энэ үлрэл хөдөлгөөн бөмбөгөөс оруулсан бүх тэмцээнд. Тэгээд 8-ыг нь Премьер Лигт байсан. Европын топ 5 лигт гүйцэх баг байлаа. 8. 7
Үгүй ээ, Челси 7, Арсенал 8 гэж тайлбарлагч хэлж илж. Тийм үү. Тийм үү. За тэгээд энэ жил тиймс 8. Emirates дээрээд аврагуудын лигт Emirates дээрээд эсрэг багаас гол хийсэн анхны хүн сая Карл боллоо. Тэглээ. Аврагуудын лигт талбай дээр гол алдаг байсан. Эхний 5 тоглолтонд Арсенал хожлоо. Хамгийн сүүлд эхний 5 тоглолтонд хожсон тохиолдол 2005-аас 6 оны үлрэл финал хүрдэгжлээ. Эхний 5 тоглолтонд финал байлаа. За Баерн ер нь сая чинь Арсеналын талбай үстэй. Тий. Баерн ер нь хамгийн сүүлд одоо аль багийн стадионд очиод ингээд 3 гол молоор алдаад тэгээ харж явсан юм бол Тэр юм уу л үз. Энэ Реал Барса хоёрд нэг хэсэг 1-2 жил тэгж хожигдсан шүү. Шүгий агш эдэр дээр. Юу яг нөгөө Барсагийн төрүүлдэг жил бол Камп Ноуд 3 тэгэр хожиж ирсэн. Тий. 15 онд гэсэн үг. 4 тэг 3 тэг гэдэг нэг 2 7 тэгэр дууссан. өөрснөө бас нэг Барсаг нэг баахан Тийм. Тэрний өмнө бол Сүүлд бол тэгээд өмнө яасан бэлээ гэсэн чинь байна. ер нь Баерны хувьд ховор тий. Баерн ингээл нэг юм өөрсдөө ингэж хожигдсон. тий одоо нэг эсрэг багийн талбайд очиод хожигдчихоод автобусанд буцаал ингээл явж явах ч бас ховор тий. Нэг сони юм хэлэхүү. Ийм сони юм олсон. Мануэл Нойер аврагуудын лигт гоолын үнэтэй алдаа 10 удаа гаргажээ. Аа за. Тэрний 4 нь Emirates Arsenal эсрэг. Оо тийм үү. Ямар боёо. Жохон басаад байна уу энэ нөхөр тий. Тэгээд саяны Арсеналтай их тоглолт хүртэл Баерн бүх тоглолтод дор хаяж 2 гол хийж байлаа. Тэр цуврал ингээд зогсож байгаа юм. Цувралын зогсоос. Цувралын зогсож. Тэр нь хамгийн амар нь тоглолт болгонд 2 гол идэг цувралтай гинэ. Тэгээ юунд аварцсан юм бэ те. Тийм байсан байх шүү. Гол яаж хийх вэ гэж яхад чи нэг баг бүр ингээ 2 гол банк хийдэг цувралтай ч байх шүү. Ямар даварцсан цуврал вэ? За. Тэгэл сая буцаад эхэлсэн байлээ. Тэгсэн. Одоо нэг гэсэн тоол байж байгаа. За. Супер цом дагсан. Европын супер цом дагсан Paris Saint-Germain Tottenham. За арай ч ийм олон голтой тоглолт болно гэж бодоагүй бас. Энэ тоглолтын дээр Коломовны ёстой хүн шиг тоглосон Байна шүү. Нэг 90 хүний хор шар байгаа. Коломоны ер нь гэхдээ ер нь 4-4-2-оор гарсан дээр тэгэх хэрэг байсан уу гэж би бас бодлоо. Энэ амар юутай баг шүү дээ. Одоо тэр супер цом дээр баг эсрэг. хоёр давхарт ер нь илүүрхсэн шүү дээ Тоттенхэм. Сая бас л ер нь ингээл давхрын тулаанд илүүрхсэн. Энэ голыг харсан чинь тэр жил Инестигийн гол санаанд орж илээ гэж. 9 оны тий Барса Челсигийн тоглолтын дээр ордог. Витиня Атлантай тоглолтын. Витиня гэж. Энэ хэдэн Португал ахсууд ч юм дараа жил яад юм бол да. Тийш дээ. Роналдо. Үгүй яг одоо тэгээ Симао Саброзо гайхалтай л байсан биз дээ. Тэгээд түүхэндээ нэг тийм олон цом байхгүй шүү дээ. Байхгүй. За Коломоны дахиад Бас л хараа ингээл дандаа толгоогоор дамжиж байгааг болоод байгаа байхгүй. Тоттенхэм орж байгааг болоод нь. ингээд нэг удаагүй. Энээс хойш тэгээд төрөл өрөөр хийж илээ. Парис тий. За ингээд 2-2 болгож байгаа. Инест ашигл байгаад. Харин тийм ээ яг нэрэл яг тийм ээ яг л Инест харагдаж байгаа тий. Энэ тоглолтын дараа хин Томас Франк хэлсэн лээ. Витиня бол дамжуул. баг энэ дараа жил баллон дарах тоглогч байна. Яг тэрийг бол хитрхи юу яасан байлээ. Томас Франк өөрөө яг Витиняг шүтгэл юм байгаа. Тэгээд ер нь бол бас арай хитрүүлээд яатсан байлээ. Сая баллон дор гэдэг. Мундаг хасууд байна л да. Одоо чинь яг энэ Paris Saint-Germain гэхэд л багт нь дандаа мундагуд байна шүү. Тий. Джон Эвиш байж гин. Руис байж гин, Фабиан Руис тий. Тэгэл нөгөө уртлын 3 байгаа шүү дээ. Амар шүү дээ. За ингээд 4-3 болсон. Шороо шиг болон гол орсон. Витиня ч Премьер Лигт Вулверхэмптнээс өөр багт байгаагүй тий. Байгаагүй. Үлрэмтэн дээр нэг шалаагүй дээ зайлаа. Нэг шалаагүй тий. Тийсэн. Явахгүй боллоо доо гэсэн чи харин Парис дээрээ ёстой нэг Харин тэгэл нөгөө нэг юу л байсан байгаа даа байхгүй болж байна да. залууч байсан байна. Тийм бах тий. Тэ. Цаад потенциалыг бол хүмүүс мэдээд байсан байна. Тэ? Тий. За ингээд хэтрик. Хэтрик бүртгүүлсэн. Нэвс чи энэ үлрэл нэг хэтрик хийсэн байгаа. Тий. За энэ ёстой хэрэггүй болоод авч байгаа юм да энэ одоо Лукас Эрнандес тий. Энэ нь санаатай шүү. Тий илүү үлдэл ахгүй да энэ чинь улаан утсан тий. Тий. Лукас Эрнандес. Тэгээд Тотнам яг энийн шигээ Фулхэмийн эсрэг тоглохгүй л байгаа юм да. Тийм байлээ тий. Тэр чинь талбай дээр харахгүй. Энэ бол яг тоон 5-3 гэж байгаа ч гэсэн тэзүү тоглосон шүү дээ. Тий ойрхон уу. Яг статистик үзүүлэлт нь ч гэсэн Ер аягүй. нь ингээд харахад бол Өгөө аваатай. Paris Saint-Germain эсрэг бол тэгж тэгтэл Фулхэмийн гол эсрэг оруулах ингээд гол баглуулаад баг тоглосон болсон. санаа. Ер нь хоордоо тий 3 гол оруулах баг байна. Танах л Паристай их эвтэх үзээд байгаа шүү дээ.
Танаад л найдаж шүү гэж. Парис Сен-Жерменийг зайлуулж өгөөч гэж гоё. Paris Saint-Germain өөрсдөө бас лигтэй айгу муугаа. Сая хожигдсон. Тийм байл. Садарч. Минамино хожлын гол хийсэн. Тийм Монакод. Ришарлсон сая ингээд 3 тоглолт дараалал гол хийж бас үзүүллээ. Тийм ээ. Тийм. Үе юу ингэдэг юм уу хөрхий. Тэгээд нэг 2 10 жилийн- тоглолт байхгүй шүү. 2 жилийн дараа 3 тоглолт дараалал. Өдрлийнхэнд нэг 2-2 дараалал байлаа. Тийм ба. Тэгээд энэ би одоо Tottenham-с нэг хэнийг Xavi Simons-ыг ер нь баг ашиглахгүй байна. Brennan Johnson эн чин гоолынх нь одоо хамаг л гоол хийдэг байсан хүн үстэй. Бернан Жонс яг Тэгээ өнгөрсөн жил Европа лигийн цомыг авчирсан хүн. тэгсэн. Томас Франкийн юунд нэг жоохон тохирохгүй л байгаа шүү. Тэгвэл Brennan Johnson бусад хэрэгтэй багт нь өгч явуулсан тийм. Магадгүй ухаан аяг бол Сайн тоглогчийг тэгээд. хэрвээ Томас Франк ирэх үдрэлд үргэлжлүүлэн ажиллана гэх юм бол Brennan Johnson ч одоо Уэлсийн шигшээ чинь одоо том тэмцээнд хэрэгтэй байгаад байдаг. 3 сар Зэврээд шилдэх гэдэг тийм ээ. За хинт тоглолтын дээр хэтрик орсон. Тэгээд зүгээр тоймын үзэхгүйгээр өөр нэг тоглолтын дээр бас нэг хэтрик орсон юм а тэрийг бас нэг ирчмаар. Яагаад тэгэхээр энэ бол аврагын лигийн хамгийн Хэтрик хурдан дөрөв бицтэй энэ ч одоо. тий. Покер шүү дээ тий. Хамгийн хурдан хугацаанд орсон хэтрикүүдийн нэг нь боллоо. Покро тоохгүй зүгээр хэтрикийг нь тоолж байгаа юм. Тий хэтрик гин. Эхнийг гол болоод 3 дахь гол хоорондын зайгаараа Мохамед Салах Рейнжерсийн эсрэг 6 минут 12 секундэд хэтрик хийж исэн байна. Килиан Эмбаппе сая 6 минут 42 секунд буюу 30 секундын Уг нь Олимпиаксыг хайтайх гэхлээр нэг гол мол хийгээл бөө юм болж исэн юм а. Тэгсэн чинь нэг 6 минут өдөр зингэлт гэж хэмжээг болсон шүү дээ. Манай энэ Бафетины Гомес чинь одоо Леонд байх та. Леонд байх та юм уу те? энэ ч бас дөрөв хийжсэн шүү дээ. Маш богинохон хугацаанд нөө газар мөлгсөн байна те зомби болж. Тэгсэн. Хүүхд айлгаад 8 минут. За Марк Ньюл энэ юунд Blackburn-ы 95 он гэж. аврагын лигт орж ирээд нөгөө Премьер лигт төрүүлснийхээ дараа аврагын лигт орж ирээд Розенборгийн эсрэг 9 минут. За тэгээ Бостон Леондовски гэдэг юм. Эмбаппе ингээд 9 голт олчихлоо шүү дээ. Нөгөө 17 голын рекордыг юу нэвтэх болов? Ах юм. Энэ магадгүй шүү. Толуур нэмэгдсэн байгаа шүү. Хамшуудаасаа толуур явах хэрэгтэй. Тий. Магадгүй. Тий. Одоо ингээд тоглоно шүү дээ. Роналдо ч нөгөө 5 тоглолтод 7 гол үлээ оруулж исэн юм байлээ шүү дээ. Тэрнтэй тэнцсэн байсан биш ээ. Тэрний хүрх гээд юу лээ тэрийг эвдсэн гээд нэг Тий тэгсэн. Тий. 5 тоглолтод 9 гол адилхан. Аврагын лигт үү? Эхний 5 тоглолтонд юу? Тий. Тэнцэж байгаа. Тэгээд нөгөө нэг юу ярьжсэн нэг хитэн нөгөө Кайрат нөхөр хэтрик хийсний дараа аврагын лигт хүний талбайд хамгийн олон хэтрик хийсэн Супер Пипо 3-таа юм байна. Эмбаппе Одоо тэнцсэн тэрийг чинь чигшиг боллоо. сая эвдчихлээ. Эвдсэн. За 27-ны үр дүн хэдүүлээ харъя. Цаг бас нэлээд явсан байна. Копенгаген Кайрат 3-2 10 казах фэн очиж үзсэн. 10 Копенгагеных нь бэлэг гардуулсан байлээ. очдөг байж. Бэлгэнд нь юу өгсөн? Нэг үзэг бол Та ч үн казак хэлтэй. флаш гэсэн. Ассаламу алейкум гэж явуулж шүү дээ. За. Тэгээ манай нөгөө хин Сатпаа юу? Гол нэлээ. Бас л лот өгттэй. Бас л хийн лээ. За тэгээд энэ Ливерпул байдгүй талбай дээр. манай Давид Луис голдсан Монакогийн эсрэг Тий. мөрөгж шүү. Амар мөргсөн шүү. Тэг. Давид Луис. 38 нас 218 хоногт хамгийн ахмад наснасаа бас хоёрт орж байгаа. За энэ Ливерпул Эйнховентай хийсэн тоглолтын дээр за энэ Ливерпул Би түрүүчийн 7 хоногт хэлсэн шүү дээ. Наад чинь Ламполи дээр 6 хийсэн баг шүү гэдэг. тэгээд яг хамгийн сонин нь манай Ливерпулийн багийн ахлагч өөрөө гараа өргөөд бөмбөгөнд волейбол тоглож байгаа юм шиг Хаалт тийм. Тэр бол яриад тэрийг Ливерпулийн дотоод асуудал гэж би ер нь ойлгож эхэлсэн. Аюу тоглогчийн л одоо маш хариуцлага. Тэр бол одоо чинь Эйнховеныхан одоо гайхамшигтай довтлоод илүү байгаад гол оруулах гэдгээсээ илүү бас нэг тийм зүйл анзаарч байгаа байхгүй. Ирж байгаа бөмбөр рүү ингээд гараараар хурж ийн гэдэг чинь одоо ер нь яаж юм гэсэн үг юм. Харин тийм шүү дээ. Тэ? Сонин санагдсан. Тэгэл тоглолт эхэлсэн. Тий. Слотыг зайлуулах гэдэг нь үү? Албаар Тоглогч Уу яг нэг 2 тоглолт харъя гэсэн юм байлээ л дээ энэ харин тий тоглолт. тоглогч нар тэгээд байна уу? Гүү үстэй. Ер нь бол ингээд багийн Скилз сэтгэл бол байдаг тий. нэлээ Бага. муул байгаа. Нэг Юнайтedийн чинь бүр нэг тий дасгалжуулагчаа явуулах гад нөгөө хиндээ дургу. Одоо Австрийн шигшээд байгаа ч юм билээ. Нэр нь марчлаа. Ральф Рангник. ранг нэг тий. Рангник эсрэг үүсээ. Энд Францчууд тэрэндээ их алдартай да тий.
тэмцээнд очичоод тал нь авахтаар буцсан шүү дээ. Тоглолтын дээр байдгаа тоглохгүйгээ буцсан шүү дээ. Челсигийнхэн ч бас тэгжсэн тий. Лампард, Дрогба, Терри-Меригийн үед бас нэг хэнийг үлээ явуулах гэдэг. Андрэш Вилеш боо шиг. Боо шиг явуулах гэж үлээ нэг тий. Их тэгжсэн тий. Айгуу хуу. Энэ тооны сэлгээ бас их сайн байгаа юм. Сэлгээ энэ жил 4 гол хийсэн. Сэлгээр орж ирсэн тоглогч нар нь 4 гол хийсэн байж гэн. За Виржил ван Дайкийн үлрэл 3 удаа эсрэг багтаа пенальт өгсөн. Үлрэл гиснээс хойш Премьер лигийг оролцуулаад энэ бол карьерийнх нь хамгийн тарав хамгийн одоо их одоо нэг шиг пенальт өгөх байлгүй хажуугаар нь Ер нь тийм салхич өнгөрдөг байлаа гэдэг байсан. Карьертаа баг 3 пенальт өгчихсэн юм уу ер нь? за өгсөн. Хоо арайч тий. За Үүний дараа эдгээр торгуудын дараа мэдээж Оттогийн Тамг гарсан. За эдгээр багууд ер нь бол топ үзүүлэлттэй байна. Арсеналын шүгийн 8 руу гарах магадлал тэд шүгийн 4-нд тэд финал хүрэх нь 38%, төрүүлэх магадлал 22.6% байна. Арсенал чинь энэ тэр Bayern PSG-ийн ард байсан шүү дээ. Урд нь орсон байгаа шүү дээ. Тэр сүүлийн тоглолтын дараа гарал ингээ урд нь орчих шүү дээ. Тэ? Ийм статистикт итгэхгүй. Тэгэхээр яах нь үзэх гэж ороос. За бид бүхний баг бүгд байж байна. Итгэжээ шүү дээ. Юу гэж бодож байна да? Тэгээ зүгээр ихний одоо юу гэдэг чинь те яг 8-ыг харахад бол тэгээ шүгэн 8-аар ороод ирвэл ирчихээр л харагдана. Гэтэ нэг юм байдаг шүү. Яг нэг хасагдах шат шал өөрөө эхлэхэд заяо. Paris Saint-Germain өнгөрсөн жил Авралын лигийн нөгөө хэсгийн шатанд маш тааруу тоглоод эсрэг бага яаж хож ухаанаа олохгүй бүр ингээд арай гэж хасагдах шат руу ороод тэгээд яг эхний суглаа нь айгүй сонин нутгийнх нь хожиж сурсан Брестэнд таарсан. Тэн дээр л форм олцсон шүү дээ. 7-ыг нэг хийсэн шүү дээ. Тэгэл тэрнээс хойш форм олцсон хоорондоо ингээд нэг юм өөр болчихсон гэдэг чинь өөр юм билж тий. харин. Тэгээ одоо энэ одоо юу гэдэг чинь 2 сараас нөгөө плей-офф эхлэн шүү дээ тий. Тэр үед яг багуудын нөгөө нэг ингээл тий тоглолтын форум гэмтэл бэртэл тийм ээ. Ер нь бол эхний хамгийн ихний 16-гийн суглаа ерөөс амар асуу. 16 дээр ямар багийг суглахаас цаашаа ер нь тэр жилийн нөгөө юу гэдэг тий тэнгэр Хов зохиол юм байл шүү. Тийм. Тэгэл хаврын нөхцөл байдал мэдэнд одоо бол юу ч хэлэхгүй одоо энэ за 100 өнгөсөн чи яг үндэ тийм болох тийм. Юм хэлээ. бас нэг юм Танах бол ялангуяа бас нэг төрүүлж магадгүй байдалтай явж байгаа учраас чимээгүй л байж. хал Чи ер чимээгүй байгаа энд тэнд өнгөрөөд яваад байгаа юм шүү дээ. Чимээгүй л. Магадгүй шүү энэ чи энд тэнд өнгөрөө. нөгөө Японд байгаа нэг бодвол гайгүй шүү дээ. Японд байгаа хүн ч угаа саксогийн тойл л да. Тэгээд бэнэ гэж тий. За хал үзэж халуун чулуу долоосон хүмүүс шал өөр байх шүү. Гэтэ хүмүүс хэлээд байгаа шүү. Бацангэл өнгөрөөд байна энд тэнд. Сонсогдоод байгаа шүү. Европа конференц тий. Рома очсон, Астон Вилла очсон, Порто Ницаг үдсэнгүй. Тэдний багчаа Ференц Варош нэг Болония 4-1, Ноттингем Мальмо зангил Англигийн дундаж Баггүй Страсбург Кристоф Палсыг тавьж ургасан. За нөгөө хиний одгигийн баг урагшаа бүргүүд. Өстой юм болоогүй да. ястай юм болоогүй. Хошоо бүрэгдүүлээ болсон. Абдэ болон Антони хоёр чирэгдээд яваад байгаа нэг баг байна битээс. Тэр урдлын хоёр үнэхээр бас хувийн ур чадвараар шийдээд байна асуудал. Байна. Антони бараг голын дамжуулалт дөхцсөн байсан уу, гол хийсэн байсан уу бас Нэг амар мушгцсан гол нэг чинь лалагч байлаа. Абдэ тэр хоёр ер нь чирээ яваад Энэ шүү. дээр голын дамжуулалт тохоо. голын дамжуулалт илүү. Абдэ бол хийсэн. За ийм үр дүнгууд гарчээ. За хэдүүлээ ингээд эхний хэсгийг өндөрлүүлье. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Wuhom, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч өөрийн бараг сэрээ Tiger брэнд ажиллаж байна. Хэсэг хугацаанд завсарлаад 2 дугаар хэсгээрээ уулзъя. Нэвтрүүлэгт хамт байгаа үзэгчдээ маш их баярлалаа. 2 дугаар хэсэг. За 2 дугаар хэсгээр Английн Премьер Лигийн талаар ярих болно. Шууд ярианд ороод явъя. Цаг маань нэлээд явчихсан баа учраас Манчестер Сити Лидсийн тоглолт. За Хүмүүсийн амраан байж энэ тоглолтод орж ирсэн. Фоден сүүлийн үед голдоод ир шүү. Тийм үү. Тэр Тэр жил жил лигт юу лээ нэг кэтрик хийцсэн баг. Премьер Лигийн нэг
шилдэг тоглогч болсон шүү. Фоуд нь хизээ үлээ. Хоёр үлрэлтийг өмнө өдрийн шилдэг тоглож байсан. За яг тэр шигээ байгаад шүү. Тэр лугаа адил байгаад шүү. За ингээд хийж гээдсэн. Тий. Сая бас л Фоудны цохилт хаалтанд орж байгаа шүү. За булангаас ийсэн. Гвардиол. Энд дээр яг нэг хаалгач дээр алдаа гаргасан юм биш үү, яасан юм биш үү гэж юмнууд яригдсан. Гэтэ ингээ харахаар ямар ч тийм байхгүй лээ. Өөрөө зүрцсэн билээ хамгаалагчдаа. Гвардиол ирснээс хойш байхгүй. 10 дахь гол. Хотын тоглолтод орсон байж магадгүй гэдэг ойлголтоо батсан тий. Тэр зогсож байгаа хүн хаатч үүднээс хаат хийсэн байх үгүй гэдгийг шалгаад байгаа шүү байгаа даа. Тэгээд тэр тооцсон шүү. Наахгүй гэдэг. Ирснээс хойш 10 дахь гол болж байна. За ингээд 2 дугаар үед бол байдал бол бишцэн. Хоорондоо мөнгөнд явж байгаад ингээд Тэгсэн тий. 2 гэрийн дууссан товтлогч авсан байлгүй шүү лийцнэрээ. Калверт Левний өмнө бөмбөг гараад ирж байгаа үстэй. Тий. Айгуу гоё гараад ирсэн шүү дээ. Эний ч одоо Ёндог гэнэ үстэй. Тэр шнүүнийш угаас энэ голд оролцож байгаа байхгүй юм. Өөрөө дутууд амжилт өгөөд. Үгүй яг ингэж гарч ирэхгүй Калверт Левин хийхгүй шүү. Аа тиймээ. За ингээд Дөрөвдгөл хүн шүү дээ сайн. За энэ гол орсон бол энэ пенальт бол байхгүйсэн. Тий. Тэгээ гол ороогүй учраас хараад пенальт гэж үтсэн. Энэ бол пенальт мөн. За тэгээд Феликс Меча алдсан гэхдээ ойж үүдтэй ирсэн. Одоо ингэ ойдгийг чинь боловлох гээд яриад байлгүй яалаа. Тэг үү. Алдсан л бол алдсан гэлөө. Нэг тийм дүрм яриад байгаа шүү. Буцаж өөрөө хурж болох. Цаашаа үргэлжлэхгүйгээр. Алдсан л бол алдсан гэлөө. Яг нэг шүүт аут шигээ болчих жоо. Тоглолтын 90 минут байлаа. Энэ бол яг 90 Тоглолт төр зогссон байгаа шүү дээ. Одоо энд хамгийн гоё юм. Хэний Гвардиол өсөрдөг. Тийм үстэй. Энэ бол их гоё нэг. Одоо яг өсрэн тий. Ой. Төрүүлээд өгөх хохос Тий. нүг. Төрүүлээ. Фил Фоуден гэдэг энэ залуугийн энэ гайхамшигтай солгоо хөл тий. За Фил Фоден ингэснээр Премьер Лигт оруулсан голоор Яя Түрэ, Дэвид Бекхэм гэсэн хоёр тоглогчийг бол гүйцсэн байна. Хэдэн гол тавьчих. 64 болчих. Олон байна тий. Олон юм шүү. Яя түрүү Бекхэм хоёр гэж. Нөгөө хоёр нь өстой амар алтын танхим хүмүүс уус. Гэтэ ингээ Фоуден чинь боддууд Тэгээ харин Бекхэмийг Тийм өмсөв. Бекхэм юм шүү. юу л 17 оноос их баг эхэлсэн баг шүү. Фоуден чинь. Нөгөө хоёр нэр нь өстой Премьер Лигийн домгууд байгаа өстой. Юун дээр энэ тоглолтын дээр эхнийг бол Фил Фоднийг бол ерөөсөө юунд орсон. 59 дэх секунд. Тоглолт эхлээл эхний минутаар бол 59 дэх секунд. Энэ төрлийн хамгийн урд. Тэгэл энэ тоглолт баг тэгээд 4-5-0 руугаа орох нь үү гэсэн чи харин шал өөр юм болоо явчихсан шүү сүүлдээ. Эрлинг Хооланд энэ тоглолтын дээр хаалга руу ердөө ганцхан удаа зогсон. Тэр зогсолт нь 88 дахь минутан дээр ирсэн. Тэгээд тоглолтын дуусны дараа нэг тэр жил санаж нөгөө 5-гээр хожигдсон байж хахад шагнал гардуулах гэдэг илүү Сити нэг цомоо авах гэж байжсэн чинь Гвардиоло хэнийг Стерлингийг татаж уулзаад бүр ингээд загнаад идэг. Яг тэр шиг Эрлинг Хооландтай бол жоохон ширүүхэн Тулж ярьж байна. Тулж ярьж ах шиг харагдан лээ. Нөхөр чинь 99 дээр гаццсан байгаа л гоолын. Тийм шүү дээ. 99 байгаа. 99 дээр гаццсан 2 цорыг явчлаа. Сая хэний Фил Фодны гоолыг ярьдаг нь 59 секундэд орсон. Энэ үлрэлийн хамгийн хурдан гол байсан авч Малик Тиавын гол. Энэ тоглолтоос 30 минутын дараа эхэлсэн тоглолтын дээр Эвертон Ньюкаслын тоглолтын дээр 52 секунд гол алдсан. За энэ голыг дахиад нэг өгье. Энэ болохоор хоёр Тоттенхэмийн тоглолтын дүрстэй хамт холилдсон яваа. Яагаад гэхээр бас нэг юм ярих гэсэн юм. Хажуугаар. За харч Малик Тиав 52 секундэд гол оруулсан. Фил Фоден 59 секундэд гол оруулсан. Ерөөсөө 30 минутын зайтай хэлсэн хоёр тоглолтын дээр үлрэлийн хамгийн хурдан 2 гол араас дараалал оржээ. Брайан Бомо минут 2 секунд, Неко Уильямс минут 38, Раул Хименес 2 минут 41. Энэ үлрэл яг тийм. Энэ үлрэл. Эмбуэмо ч энэ үлрэлд ингээ хийсэн юм уу тий? Тий. 1 минут 2 секунд. Энэ бол Ливерпулд идэг гол шүү дээ. Тийм бах тийм. Ливерпулд идэг гол. Тийм баг шүү нэрээ. Нөгөө Ван Дайк зүрж очиод гол алдуулчихсан шүү дээ тий. Ван Дайк шинэ үлрэлт хөдөлж байна. Нөгөө юу манай Конате зөрж ил сая аврагууд илээ. Тийм бас тэгээд гол алдуулчихлаа. Малик Тиавын гол дээр сая эхлэл дээр нь юу харагдсан? Тоттенхэмийн дүрс.
харагдсан. Тэр нь болохоор за энэ дээр харагдана. За ингэж нэг мөргүүлээд энэ бол яг орсон гол. Ингэж. Энэ болохоор Тоттенхэм дээр яг л ийм гол алдчихсан. Энэ дээр хоёр тоглогч урагшаа мөрөгсөд тоглогчоос хол зогсож исэн. Яг адилхан байдлаар гол алдчихж байгаа мөн зүгээр Эвертон энэ үгээр завсраар хавчуулчих гэж бодсон. Энэ Премьер Лигийн багуудын ялангуяа энэ улирлал дахь бүх багууд юм янз янзын хөлбөртэй болчлоо шүү. Булгаас жижиг гэдэг юм тийм. Арсеналын нөлөө ойрын болд руу оруулж ирэл тий. Арсеналын нөлөө бас байна гэж зарим төчөөдөл шүү дээ. Байгаа хөө. Тийм манайх ч гэсэн юу яхаар ингэ булангаас бас Тийм. хөлбөртэй байж болдог юм тий. Тэгэхээр нь West Ham хөлбөртэй байгаад байсан баг нь те үеийн үед тийм л боломжийн хөлбөртэй бүр дамждаг те. Юуныхан Ситигийнхэн тэгээд нэр Сити дээр зөв нэг нилээд тэгээд дараах руу гараад Сити 21 оны 4 сараас хойш тэр үед Лидстэй тоглож байсан юм байна. Тэрнээсээ хойш дэвшиж гарч ирсэн багт ерөөсө 2 гол алдчихж байгаагүй юм байна. Гол алддаггүй эсвэл 1 гол алдаад ингээ явж исэн чинь сая Лидс харин 2 тэгээр хожигдчихж байгаад 2-ыг барьж ер нь бол сандаргалаа. Энэ тойрог энэ өдрийн бас нэг онцлог зүйл нь болохоор мэдээж Борнмутын тоглолтын дээр орсон гол байлаа. Энэ нь Тайлер Адамсын оруулсан гол. Маш холоос орсон. Тийм ч өстой бороо цутгсан амар тоглолт болсон шүү дээ. За ингээд төвийн тойрогоос шууд хаалгачиг давуулаа. Цогцгсон. За энэ гол хаалганаас 43.3 метрээс оржээ. Өмнөх тойргийн Ричарлисных жил байлаа 30 байсан. 30 Аха. Ричарлсных болохоор 35 6 лөө. 35.3 юм байна. Тэгээд энэ Маркус Тавернер 34.7, Аяре 32.2, Собослайн Арсенал эсрэг хийдэг чөлөө цогцолт 31.9 метр байсан. Энэ бол бүр 43 давлаа. Луис Суарезийн Норвичд хийдэг нь эд байдаг юм л та. Тэр нэр их болсон. Тэр хол шүү. Тэгээ бас жоохон ташуугаас үл Тий. Тий. Тэгээд өнгөрсөн жил Кайседо бас яг голоос хийждэг лөө. Ямар Кайседогийнх болохоор 50.3 метр. бас холоос тий. Энээс хол юм байна. Энэ чинь 43.1. Энэ үлрэлтээ бол энэ хамгийн гол нь болчихж байгаа юм Тавьж байна. Тэгээ энэ үлрэлийн харин хамгийн хурдан гол хамгийн холоос орсон гол хоёр нэг өдөр бүртгэжээ. Тэрийг бол онцлоё гэж бодсон. За, West Ham, Liverpool ийм тоймог хэдүүлээ харъя. Liverpool-ийн за мэдээж олон хожигдлоо дундаа нэг хожил авлаа. Тэгээд нэг одоо бөглөө задарсан. Сүүлийн 7-гийн 6-ад нь очигдсон байгаа даа тийм. Нэг бүглээ задарсан ялцчих. Энэ тоглолтод бол тэгэл энэ Joy Gomez-ыг баруун талаа тавьж тоглосныг одоо онсон ялцчих. Хамгаалалтаа Тэгвэл баруун Собослайг тоглоулаадсан тий. тийм. Яг нөгөө Собслайн потенциалын өөр юм дээр ашиглаад болохоор жоохон гарахгүй gaц тийм. За өстой Вирцийн чадамж. Яа, уг нь Вирц ингэж л тоглоно л доо. Вирцийн Премьер Лиг дэх анхны дамжуулт уу? Нөө нэг түлхүүр дамжуулт яг дамжуултны шин гол ихлийг Вирц тавьж байгаа тий. Голын дамжуултын өмнөх дамжуултууд бол нэлээд байгаад байгаа юм. Исаакийн анхны гол. Сакийн анхны Премьер Лигийн гол. Исаак ингэж төгсгөн л дөө. 381 минут 10 цохилтын дараа гол хийжээ. За ингээд за энэ дээр пакета баларсан. Энэ нөхөр энэ ер нь болж байгаа асуудалтай шүү. Шүүгчтэй юм Шар аваад хэрэлцээрээ байгаад 2 дахь шар авчиж байгаа. Бүтэн минут хэрэлцсэн гэсэн. Тэгээ энэний дараа Лукас Пакете өөрийн сошиал медиа хуудсан дээр хуудсан байсан. Тий. Энэ бол миний сүүлийн хэдэн жил хоримтлагдсан ингээ стресс байсан юм аа гэдэг байдлаар бол бичсэн байлээ. Сэтгэл зүйн нэлээд асуудалтай байсан л юм шиг үлээ тий. Энэний Исаакийн нөгөө нэг юу гэдэг чинь Исаак нь одоо андуурч байна. Пакетагийн бас нэг мөрөдөд тоглоомтой холбоотой асуудал байдаг шүү дээ. Би харин одоо тэр мэрийгээ болсон байлгүй дээ гэсэн чинь одоо нөгөө муу нэрийг хосвч арилахгүй гэдэг шиг тэр нь бас бодогдлоо. Сайн нэг бол тэр. За ингээд Дарнашлот маш том тим дарамтанд бейсэ харин тэр одоо тэр дарамттай жоохон зөөл Гал намжаасан тоглолт боллоо. Тэгэхээр хоёр тэгэр хожлоо маш хэрэгтэй хожлоо. Саяны тоглолтод хожигдсон бол нэрээ өстө юу үлээ гэдэг рүү орох байсан байна. West Ham-тэй таарчлаа их гоё. Тэгээ Тэгээ West Ham дээрэс нь Пакета улаа утас авлаа. 11 эсрэг 11 тогсон бол яг West Ham бол бас гайгүй үзэтэй байгаа шүү. Хин нэг Спиритон Сант ирсэнс хойш тийм ээ. Тэгээд Liverpool сэргэх болов. Энэс одоо тэг харж идөө. Тэг одоо дараагийн тоглолтууд нь болох нь тий. За сая зур юу усагаар мэд хэрэгтэй байсан 3 оноогоо бол авлаа. Тэгээд дээрэс нь Исаак гол хийлээ. За мөн
энэ тоглолт дээр нэг чухал юм байсан нь болохоор Мо Салах тоглоулаагүй. Бүр талбай дээр гараагүй. Бүр 1 минут байгаагүй. 3 солилцоо Арны Слот хийсэн. Мо Салах орж ирээгүй. Тэгээд Мо Салагийн байран дээр бол хин тоглолоо. Флорен Вирс тоглолоо. Флорен Вирс хойдолт нь баруун цагаан амгалтанд Жо Гомс тоглолоо. За энэ байдлаар дахиад хэдэн тоглолт зүгээр явах нь үгүй зүгээр харцгаая. Саяны ингээд энэ гараа болоос яг тийм бас хамгаалтандаас нэлээд нэр нөлөө үзүүлсэн тийм ээ. Анхаарсан тийм зүгээр гарааны бүрэлдэхүүн байвгүй гэж харлаа шүү дээ. Тэгээ нөгөө нэг юу болохоор одоо Салагийн асуудал болохоор нөгөө хамгаалтанд туслахгүй нэгдэг асуудал байгаа шүү дээ. Түнгээ сая бол бүтэн багаараа гүөх ч одоо чадчихээн гэдэг чинь юм үзүүлэлтүүд харагдчихлээ тийм. Тий яг үнэ. Тэрнээс гадна одоо Салагийн тоглолт сурах хэрэгтэй. Ливерпул. Яг тэгэхээр 12 сарын дундаас эхлээд нөгөө Африкийн 21-ээс тэгээ 2-7 хоногийн өмнө цугларалтанд гарах хэрэгтэй. Тэгэхээр яваад өгнө. 7 оноо л ер нь бол Салах алга болчихно. Тэгэхээр тэрэнд ер нь бол бэлдэж эхэлж байгаа шүү. Ер нь гэхдээ дараа жил Сала байх юм уу? 2 жилээр 2 жилийн тэргээ дуусалт тоглох байлгүй явчихсан. Ван Дайк хоёулаа 2 жилээр сунгасан шүү дээ. Энэ хоёр атман л инжилж байгаа юм. Таар байгаа тийм тий. Нэг нь ингэж гар өргөөл нөгөөх нь хүн дагаж гүйхгүй гол алдуулаа тэгэл манай 10% бол байна. Багууд Премьер лигийн багуудын нөгөө Африкийн аврагад явах тоглогчдын тоогоороо тооны жагсаалт байсан чинь мартчихлаа. Челси л 3 тоглогч. Манайд одоо Африк хүн байгаа юм уу? Байлуу. Манчестер Юнайтед 3 байлуу. Эмбемо энтер ч болоо. Эмбемо явах. Эмбемогоо хэн байгаа нөгөө жигүүрийн нөгөө жижигч юм бэлээ. Доор Котивор Амад байгаа. Дооргүй чинь дайн шүү дээ. Тандурч. Бас нэг нэлээ ер нь бол нөлөөтэй жил 12 сар бол байхаар байна. Тэрийг бас эх дугаар дээр бас нэрээ онцлоо. Манайд Африк хүн ерөөс санаанд орж ирэхгүй. Тэр олон тоглогч байж л та. байгаа. Токсин байгаа мó? Сайн авах бол байгаа шүү. За. Челси, Арсенал, Станфорд Бридж. За, стан гоё тоглолт болсон да. Энэ тоглолтод тэгээд гарааны бүрэлдэхүүнд нөгөө Вильям Салиба бэлтгэл дээр гэмтэл аваад хувийн хамгаалагч нь бол энэ жилийн солилцоогоор ирсэн хүмүүсд бол байсан. Челси тоглолтыг мундаг эхлүүлсэн. За ингээд нэг иймэрхүү юм болчих болоо да гэж л юм зүгээр харж л байлаа тийм ингээд. Ерөөсөө вэ татахгүй ороод байсан л да Кайсидо. Талбай хаанч байсан. Анхных нь улаан гэж шүү. Премьер лигт Тий. гэсэн баг шүү. Тийм үү? Премьер лигийн анхны бол. Өмнө өөр ямар лигт. Ер нь ширүүн өнөхөр шүү. Дулаан авч байгаагүй юм. Аваагүй. За ингээд тоглолтын ерөөсөө эн чинь 43 дээр ингээд 10 бас 2 дугаар ихэлсэн. 2 дугаар ихлээд ерөөсөө Арсенал бөмбөд хөрөөгөөж гол алдсан. Талбайн дүүс гаргаад алдаа гарсаас нь чөлөө цохилж яваад тэр нь бол ингээд цохилт болоод ингээд гол орсон. Маш чухал гол оруулсан. Энэ бол дүү чалуу ба 8 дахь гол оруулж байна. Ингээд 8 болчих юм байна тийм. Ингээд 8 болчих байгаа шүү. Түр ивчж байгаа юм л та. Сайн байна булангаас. За ингээд тоглолтын 58 дэх минутанд харин энэ хүн шиг тоглох авсан шүү. Ийм тоглохоор баг хэр барахтай ер нь явж чадахгүй л шүү. Тэгээ нөгөө төвийн хамгаалтын хослол ямар чухал байдгийг энэ тоглолтоос мэдэгдэхээр л байл. Нөө манайх чинь төвийн хамгаалагчгүй бүтэн сар байсан шүү дээ. Энэ тоглолтын дээр Яаж тэр сарыг тиссэн гэдэг шиг. Мериногийн 10 дахь гол 10 голынх нь 7 нь мөргөж хийж байгаа. Мериноос тэрээр болсон. За энэ дээр бас Мерино дахиад аюултай боломж үүсгэж байгаа. Энэ ийгүү талсан шүү. Яа. Тэгээ Йокрисийн бурууч гэж байна те. Энэ тэгэл яг 50-50 л одоо үзүүл те. Энэ дээр яг нөгөө нэг юутай одоо хөлөөрөө жийж орох юм бол харин асуудал бол. Хоёр талаас ингээд диагоналдаж орж ирж байгаа те. Шар уцаар торгуулсан. Энэ шар уцсан байлгүй яг хоо. Чи яг цаг дуусчихсан юм те. За ингээд нэгээр тэнцсэн. Челсигийн хэд цэг улаан болчихоо. Энэ үлрэлийн баг 5-6 юу? Үгүй 4 Та нөгөө Мареска энэ төр ороод ирэхээрээ дүүл. 4 болцсон байсан. Мареска туслахтайгаар орж ирэх юм бол 5-6 болчих واخ тий. Тийм л юм. Эхний 30 минут дотроо багтааж тоглох юм бол энэ үлрэлийн 3 дахь нь. Тэгээ ерөөсөө ингээд энэ чинь Челси ерөөсөө юм байгаагүй. 2006-аас 7 оны үлрэлээс хойш. Нодлон бас манай хин Джексон ч бас Нодлон Арсенал их улаантай байсан. Арсенал Нодлон чи Арсенал ийм байл. Эхний 7 тоглолтондоо илүү 3 уул авсан юм бэл. Тэгээд энэ үлрэлт бол бас яг базар. Нодлон бас Джексон чи хэрүүл хийж байгаа улаан аваадсан шүү. Нэг жийж авсан санагдаж байна бас. Ер нь тэгээд тэрнээсээ болоод ер нь жоохон багт ер нь жоохон байр суурь болсон баг шүү. Хин Габриэл Магалес, Уильям Салиба аль алины тоглолтын дээр тоглоагүй. Энэ хоёрын
тоглоогүй сүүлийн 162 тоглолтыг тоолох юм бол Хоёр дахь нь хоёулаа байгаагүй хоёр дахь тоглолт. Тохиож таарлаа. Премьер лигт их. Зөвхөн тийм Премьер Лигт. За бусад үзүүлэлтүүд нэг тийм айхтар анхаарал татгаар зүйл бол харьцангуй гайгүй байлаа. Мэдээж хамгийн онцлог ба дахиад онцлог зүйл бол улаан хоц байсан. Хэдүүлээ улаан хоцыг харъя. Энэ болохоор өмнө нь Тоттенхэмтэй хийсэн тоглолтын дээр Бентанкурын Рис Джеймс дээр гаргасан алдаа. Энэ болохоор онцолж байгаа нь ерөнхийдөө Яг ижлэх л дээ. Тэгээ энд харин өгөөг байхгүй. энэ дээр шараа өгөөд өнгөрсөн. Яагаад өгөөг юм яа. Ах вэ яг. Гэтэ яг зүгээр явж чийс хоцсон. Тэг яг өвдөн нь бол тэр төлөв ирсэн. Одоо энэ тоглолтын дээр болохоор Кайседо ингэсэн. Энэ дээр болохоор Гэхдээ яг ингээд зарим тохиолдол ингээд бид нар одоо ойрхоноор сая Тоттенхэмийг санаж байгаа юм. Ер нь ингээд өгөхгүй тохиолдол зөндөө байдаг. Одоо энэ нөгөө нэг вар орчсноор ингэж өгөхгүй байгаа тохиолдол бас их буурсан яг. Маш цөөхөн тий. Өгөөгүй ганц нэг л одоо үлдчихээд та. Саяны нэг юуны тэр Бентакурын одоо авах стэйс улаан гэдэг ч юм уу тий. Бентакурих дээр бас л вар үзсэн шүү дээ. Үзээд хурж ирээд улаан биш байна гэсэн байна. тэгээ бүр нөгөө хин Рис Джеймс ч нэг амаа дараад ингээд яагаагүй тий. Гайхаад Тий зөөлхөн үрсэн байна. Чи баг жүжиглсэн байна гэж Рис Джеймс хэлсэн байна. Шүүгч өөрөө. тэгээд яг тоглолтын дараах нөгөө Sky Sports-ийн өгсөн ярилцлага дээр Мареска хэлсэн л байлээ л дээ. Гүү саяны Касетогийн хоол улаан. Би тэр улааны хүлийн зөвшөөрөл. Яагаад зарим үедээ өгдөггүй юм бэ? Яагаад зарим үед өгөөд зарим үед өгөхгүй байгаа юм бэ? Эн чинь нэг л спорт үсттэй. Энийг нэг тал руугаа гаргаж шийдмээр байна. Гэтэ энэ юу бол гэтэ улам буурж байгаа. Өмнө нь бол зөндөө өсөө ингээд анзаарахгүй. Одоо бол ингээд ерөөсөө Одоо тэгэл үлдэх нь бол ерөөсөө Одоо тэгэл ганц нэг л болчиход. дараа нь гэтээ манай энэ хин шүүгч маань өөрөө ер нь жоохон бас пакт ихтэй шүүгч шүү дээ. Таны дээр зарим Ингэж байна. За би яг шүүгчийн талаар ярьсан. яг энэ тэгээ ингэж илээ. Билгүүдийг энэ хэлхээс өмнө энэ тоглолтын дараа ингээд бас нөгөө янз янзын одоо нөгөө нэг энэ чүүлтэй холбогдлоо зүгээр нөгөө нэг мэрэгжлийн тоглогчид байсан, менежер байсан хүмүүсд бол хэлж илээ л дээ. Тэгээд энэ тоглолтод бол тийм Антони Тейлерыг олон шаар удас ч юм уу, олон удаа шүгэл үлээсийнхээс илүүтэйгээр энэ бол угаасаа талбай дээр байгаа тоглогчид ийм нөхцөл байдал үүсгэсэн. Антони Тейлерийн одоо шүүлттэй нэг ярих юм бол 10 жилийн гисэн зүйл бол тийм л үүссэн. Өгөөл урсгасан шүү дээ. Одоо надад зургуулсан хүн шар авчихлаа. Антони Тейлер гэхдээ ер нь бол ингээд шүүсэн одоо Ливерпул, Манчестер Юнайтед ч гэдэг юм уу, Сити, Тоттенхэм ч гэдэг юм дандаа ингээд шар удасаар зоддсон шүү дээ. Яагаад гэдэг юм бол ер нь энэ нэг топ тоглолтыг өөрөө нэг хуудасаар нэг барьчихна гэж боддог юм уу. Тэгээд тэр олон хуудсан дунд нь заавал улаан гараад аль нэг баг нь хожигдоод мань хүний нэрвэнд өөр ундаг байхгүй. Тий, харин шар утас тий. Антони Тейлерийн шүүсэн тоглолтод хамгийн багадаа Челси за ингээд Тейлерийн хувийнх нь хувьд ингээд 20-с дээш тоглолт шүүс нэг баг байна да. Тэр дунд нь ингээд жигсаахаар Челсигийн авж байгаа хуудас нэг тоглолтын дунд ч 236 буюу хамгийн өндөр нь. Нэг шүүгчд ногдох нь. Нэг шүүгч. Тэгэхээр Тейлер ерөнхийдөө Челсигийн тоглолтыг шүүх юм бол Челси хуудас авах магадлал. Тоо баримт энэ бол тоо шүү. Тэгээд хин Антони Тейлер чинь гэхдээ гайгүй болчиход ирсэн Челсигийн шүүхтэй. Яг гэвэл өмнө нь бол цаа чин нэг Оросд дургуун байна л да. Тэгээ Абрамович ийм баг гэдэг. Гэхдээ тэгэд хэлсэн байхгүй юу? Антони Тейлер бол Оросуудыг үзэн яддаг гэж байгаа. Тэгээд тэр дундаа Абрамович англи баг эзэмшиж байгааг бүр олигарх юм. Бүр ингээд бүр байж яддаг. Тийм хүн байсан гэж ярьдаг байсан баг. Тэгээд одоо ер нь бол Орос хүн зараа явцсан. Тэгээд өөр эзэдтэй болсноос хойш ер нь бол гайгүй болчиход байгаа байх ёстой юм л дээ. Тийм хувийн юугаар арай. Тэгж биччихсэн байхгүй юу Антони. Энэ айгуул 236 тэр өмнөх үеийнх юм тийм баг. Тэгээд одоо бас яг нөгөө нэг сайн тусалж байгаа нэг юм нь бол ялч ваар л да. Зарим нэг үед нөгөө нэг улаан мулаа хүчсэн байгаа үеийг ваар үзээд болиулж байгаа тохиолдол дээр гарч байгаа учраас харьцангуй үзүүлэлтүүд нь бас буураад эхэлж байгаа хэрэг тий. Тэгээд саяны тоглолт бол бас гоё тоглолт болсон. Тэгээд энэ тоглолт бол яг л одоо Челсиийн тоглолтод маш сайн бэлсэж байгаа. Тэгээ гол нь аруулаа байж тийм хүн дутуу шинж юус харагдахгүй л шүү. Тий. Энэ бол яг ер нь бол Арсенал бол удирлын эхнээс л форм сайтай байгаад байгаа шүү дээ. Энэ жил. Унаагүй те форм. Челси бол эхлэлийг бол маш хэцүү эхлүүлсэн шүү дээ. Ямар сандаа төвийн одоо яг одоо дөнгөж эхлээл Колвил гэдэг одоо яг гарааныхын төвийн хамгаалагч одоо хэзээ ирэх нь мэдэхгүй байхгүй те. Тэгээ Фофана сая ирж байгаа шүү дээ. Фофана ирээд харин гайг байгаа те. Тэгээ энэ хоёр баггүй яг төвийн хамгаалагч нар нь.
Тэрнээс одоо тэр Тосимосын одоо тэр Ачимпон манай Бадишил чинь уг нь бол гараанд гарах хүмүүс биш байхгүй юу? Тэгээ өнөөдрийг хүртэл ингээд тэр хүмүүс одоо ээлжлээ солигдоод ингээд заримдаа бүр тэд нар байхгүй болоод хамаагүй хүмүүсээр хамгаалаад явсан юм. Тэгэхээр Чалабочи харин нэг сонголт болчихлоо шүү Тэгэд дээ. саянаас одоо сүүлийн нэг 3-4 тоглолт яг Челси яг формо олоод байгаа байхгүй яг. Нэг юм юу гэдгийг тоглолтоо яг нэг төвшнгөө ингээ бариад яг тэр тоглолтоо үзүүлээд байгаа байхгүй. Нэг ойлгоо. Одоо Арсенал чинь жишээ нь ингээд Салиба, Габриэл хоёр хэдэн жил тоглолч юм. Тэгэхээр Челси яг одоо цаашдаа 5 жил хамт тоглох хоёр нь хин Колвил, Фофана хоёр. Фофана хоёрыг баггүй юу? Ер нь бол яг төвийн хамгаалагч нар нь. Манай энэ Чалаба энэ чинь сэлгээнийхэн баггүй юу? Ер нь бол гэхдээ Чалаба чинь юу яатсан байсан шүү дээ. Өөр баг руу явж исэн шүү дээ. Халас руу зээлчээд өвөл дутсан шүү дээ. Аргаа ороод өнгөө болоод дутсан. Тэгээ харин сая нэг сар дээр Чалаба хоёроо тарин стан хүн шиг тоглож байна. Тэгээ сая энэ тоглолтоос мөргөөд гол хийчихсэн шүү дээ. Чалаба хоёр нь яг ингэж ийм байна. Одоо бид ингээл юу гэдэг чинь за Габриэл олуудаад мөргөж гол хийж ингэж байгаа бол Чалаба чимээгүүр нэ асар өндөр үзүүлэлттэй юм байна. Тий. Нийт одоо Премьер Лигт 10 гол шууд оролцсны 7-8-0 толгоогоор одоо дамжуулах юм уу мөргсөн гол 10 гол бүр яг хийсэн юм байна тий. 5 нь мөргсөн. Тийм үзүүлэлттэй. Тий. Ах нь одоо бас Челсигийн ах тийм шүү дээ. Ах 2 хоёулаа байж байгаад ах нь Челсид тоглосон шүү дээ уг нь. Хэсэг тоглож байгаад тэгээд бас Палс руу зээлээ тэгээд Палсаас Палс руу зарагдаа тэгээд цаашаа явсан. Тэгээд дахиад энэ Чалапа гараад ирсэн чинь ямар сайн нэг фанатууд гайхаадсан байхгүй юу? Хөшөө нөгөө Чалабагаа буцаагаад аваад ирсэн юм уу гэд. Энэ дүүн Тревор Чалаба гэд дүүн байхгүй юу? Ах нь бас яг уг нь бол Челсигийн нэг юм цөөн тоглолтод орсон юм аа. За ингээд хоргийн үр дүн хэдүүлээ шалгацгаая. Брентфорд Бurnley-г хоцсон. За Сандерленд Борнмут 3-2 айхтар бороотой их гоолтой тоглолт боллоо. Ньюкасл 4-1-ээр Эвертон эхний хагасдаа л ерөнхийдөө баг тодорхой болгоцсон байлгүй гэж санаж байна. Фулхэм, Тоттенхэм за тэр Харри Уилсний голыг нэрээ онцлог гэж хэлсэн чинь орчихжээ. Энэ Тоттенхэм яг нөгөө Парис Сен-Жерментэй тоглосон шигээ тоглолцох юм болоо тэгээд Фулхэм энтрийг талбай дээр аваад залчмаар байгаа байхгүй юу? Тий. Тэгээд яг тэр тоглолтод байхгүй болчихсон сайн. За Манчестер Юнайтед нэг тийгээр хожигдож яваад 2-ыг хийсэн Зиркцээ гол хийж байгаа харагдана лээ. Астон Вилла нэг тийгээр Wolverhampton голсон. За Брайтон 2-ыг, Ливерпул 2-ыг, Челси Арсенал. Манчестер Юнайтед ер нь формо одоо яг нэг юм уналтын байдлаасаа эргэж яг гарч эхэлж гин үү? Эхэлчих гээд л энэ даа гэсэн. Сая нөгөө нэг энэ өнгөрсөн дооныгийн Эвертон дээр хүн тутуу хожигдсон шүү дээ. Тэгээ аруулаа тоглоо. Тэгээ сая яг Крисал пасыг хожиж байгаа юм. Бас нэг заримдаа ороод заримдаа гараад ингэж өмнө нь бол бүр ингэж дараалаад орж ирэхгүйсэн бол одоо ингэ хэсэг орчлоо шүү дээ. Тэгээд Амореми халагдах тухайн асуудал ч гэсэн ерөнхийдөө бас намжаад хэлээ. Оронд нь слот ороод ирлээ тий. Тэглээ. Слотын тэглээ. За хэдүүлээ завсарлаа. Нэвтрүүлгийн ерхий ивент тэтгэгч Woohome, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger брэнд ажиллаж байна. Хэсэг хугацаанд завсарлаад за Германы Бундслиг бусад лигүүдийн үр дүнг харна. За мөн Copa Libertadores-ийн финал өнгөрсөн 7 хоногт болсон. Тэр талаар хэдүүлээ ярих болно. Хэсэг хугацаанд завсарлаад уулзъя. Арван 6 дахь дугаар маань үргэлжилж байна. 3 дугаар хэсэг эхэлж байна. За 3 дугаар хэсгийнхаа эхэнд шууд Германы Бундслигийн яриаар хөдөлөө орцгоё. Ливеркузен Дортмундын тоглолт. Яа. За 3-4-т явжсэн хоёр. Тэгээ Ливеркузен чинь ерөөсөө айгүй Дортмундын эсрэг ер нь жоохон хүч дутчихжээ л шүү дээ. Харин ер нь нэг жоохон бяр. Дортмунд айгүй тийм илүү энд эзэрхэх маягтай тоглосон шүү. Дортмунд харин мундаг байна. Шал хөндлөн юм ярихад энэ Дортмунд нэг үлрэлт хэдэн өмсгөл өсдөг юм бэ? Энэ баг хараагүй л өмсгөл. Европынх нэг өөр, Бундслигийнх нь Бундслигийн дотроос өөр, Европт орохороо бас нэг 2 3 өөр янз янзын өмсгөл. Ойдлын үйлдвэртэй хамтарч ажилладаг юм. Энэ хөгжиж харин сүүлдээ гол хийгээд байгаа юм. Тэгээ хийснийхаа дараагаар биел хийжтэй болтой юм яриад байгаа сте. 3 тоглолт дараалал гол хийчлээ. Тий. За аврагын лигт гол хийсэн. Манай Ливеркузен нэг тийм ийм лаки маги юм хийс те.
Эргүүлсэн одоо сүүлийн Бундслигийн сүүлийн 7 тоглолтод 6 очсон байсан. Ингээд ер нь Баер Мюнхнээс тутахгүй формтой байсан. хаалга руу хийчийч гэж хүрээгүй бах те сандыг орцсон. Тэгээ Дортмунд хожиглаад Нико Ковач харин их айтаахан болгочих жишээ нь үлрэл Дортмундыг. Ягт толгоод байна Тий. те. Ингээд бас энэ чухал тоглолтууд их сайн тоглолдог болчиход байна. Тий. Сая чи Баер Мюнхентэй бол ален заринад нэлээд ойролцоо үтсэн. Тэгээ яг ярахгүй шүү дээ 2-1 хожигдсан шүү дээ. А тэгээ нөгөө бусад одоо юу гэж яг энэ аврагууд лигийн төлөө өрсөлдөж байгаа багуудтайгаа тоглохдоо бол энэ үйлрэлт бол үр дүнгээ аваад тийм шүү. Одоо сая чинь нэг гүйснэг оччихлоо 2-1-ээр. Өнгөрсөн тойрогт Штутгарттай яг нөхөдлөө өөрсдөө алдсан болохоос 3-3-оор 3-3. Аврагын лигт чинь эхний тойрогт Ювентустэй үлээ 4-4 билүү. тий. Тэгээ сая дахиад 4 гол хийчихгүй Реал дээр. Гол бол ариун хийчихнэ үү. За ийм онцлог тоглолтыг бол Бундслигийн хувьд бол энэ 7 хоног энэ байлаа. Баерныг дахиж онцлоод яах вэ гэж бодсон эхний хэсэгт ярьсан учраас Баерн харин яг Сан-Паулитэй 1-1-ээр тэнцэж яваад түүхчийн мэдлийн цагт 2-ыг хийгээд 3-1-ээр хоцсон байна лээ. За Гладбах, Лайпциг тэнцээ, Хофенхайм тэнцээ. Хамбург харин Штутгартыг хоцсон. Энэ сонин юм болсон шүү. Энэ цаг дуусч хахад Хамбург аруулаа штэ. Тий. Тэгээ Штутгарт нэг юунаас чөлөө цохилтоос нэг тийм бант шиг юм игээд нөгөөх нь хавьж гол хийсэн штэ. Хоошоогоо өөр хин нөгөө том амартай чи хин бэлээ? Штилер. Тарах хоошоо маш тарах. Том амартай гэсэн чинь юу байсан сая Европа лиг дээр Штутгарт Go Ahead Eagles 2 тоглож ирсэн чинь Go Ahead Eagles-ийн нэг тоглогч нь Штилерийн тэр хамрын ингээд бүр тоглолтын дундуур шоолоод бүр ингээд өөр дээрээ зааж агаад тэрнээс болж торгуулсан мөлий 500 мянган. Чи багийнхаа тоглолтыг үзсэн юм уу те гоо яхаа. Би тоймын нарсан чинь. Нидерланд нэг огтоо болсон. Майнцыг 4-0 олчихж байгаа шүү Фрайбург бас сонин байгаа. Тийм байна тийм. Үнэхээр том амартай л да. Нэмээ тийм 5 намар тийм. Тэгээс тэгж гоё шүү дээ. Тэгээд энэ Хамбург харинсаа хэрэгтэй 3 оноо авсан шүү. Бөө юм болж илээ Хамбургийнхаа ир тэмнүүд. Чиний хөгжөөнд дэмжигчт нь найр шиг юм. Нэг-нэгээр аруулаа. Тэгээд ингээд Штутгарт ингээд баглаад товтлоод байгаа байхгүй юу? Тэгээ ингээл яаж тоглолтын цаг дуусгана гэсэн байдал ингээд царайнаас нь харагдж байгаа хөгжийн дэмжигчдээс нь. Тэгсэн чинь тоглолтын төгсгөл дээр өстө жинхэнэ баяр хөөр домбсон. Бүгд нөгөө нэг цэгэр оролт эргүүлээл, бүжиглээл өстө гоё төгсгөл болсон. Аврагын лигт ордог байсан багчууд ийм болчих гэж тий. Хамбургт нэг хувийн тооцоос байсан юм аа. 2 жилийн өмнө Штутгартад плей-офф тожигдсон. Уг нь 2 жилийн өмнө нөгөө Бундслиг руу дэвших гээд байж байгаа. Тий. Өөрөөсөө 12 оноотой болоод Хамбург 13 дугаар байрлал дэвшиж унах усаас ерөнхийдөө холдоод явчихлаа. Одоо унах хуст Хайденхайм, Сан-Паули, Майнц хамгийн ёроолд явж байна. Яа Майнц ч манай нэг конференцтэй байгаа шүү дээ. За, Италийн Сери А, Испани Ла Лигийн үр дүнгуудыг хэвлээ дараалаад шалгая. Сери Ад Миланы талбайд Испани Ла Лиг Испани. Барселона Алавес 3-1. За, Атлетико Овьедо манд гарч ирсэн ч явдгаа. Нэг л болохгүй байна. Sociedad Villarreal 3-2 Sociedad талбай дээр хожигдсон. За, Sevilla Betis Севилийн дээр. Сонин гэвэл Реал тэнцсэн юм уу та? Сонин биш болчиход байна хаа. Наадчаа. Барсаг хожоод 4 тойргийн өмнө Барсагаас 5 илүү болсон юм. Тий. Тэгсэн чинь одоо өөрсдөө 1 оноо дутуу болчлоо. 3 дараалаад. Атлетико Мадрид дараа гүйцэх гээд байна уу та. Одоо угаасаа Ла Лигийн эхний 4 яг 4 оноо дотор байгаа. 1-1 оноо нэл зүрт. 34, 32, 33, 32, 31. Villarreal өөрийнхөө лигт ирээд хожсон. Өөрөөр хэлбэл. Ла Лигт сайн байгаа л Тий, өөрийнхөө лигт ирээд хожсон. За тэгээд өчтөр шөнө Райо 1-1-ээр Валенсиатаа оноо хуваасан. Валенсиа одоо нэг хуучны Валенсиа болох болоогүй юу? Ой ч бүр дампуурах гээд байгаа шүү дээ энэ баг. Тийм үү. Санхүүгийн маш том. Ла Лигт байж нь баг их юм болчиход шүү дээ. Юу унчих гал байгаа. Өнгөрсөн өдрөл тэрний өмнөх үлрэл 16 долууд л арай гэж үлээсэн. Ла Лиг гэснээс энэ тойрогт нэрээ өнөөш нь тоглолттой. Нөгөө Испани супер зам тоглох дөрвөн багч нь Өөрчлөлт 1 сарынхаа тоглолтыг үржилж хийж байгаа. Өнөөш нь Атлетико Барса, маргааш шөнө Реал Атлетик Билбао. 2 гоё тоглолт. Тэгээ энэ дөрөв чинь 1 сард нөгөө Сауди Арабид тоглох. Цаг юм. За, Ла Лигийн тухайд ийм байлаа. Сери А болвол Комо Сасволог очиж Комо гэж баг одоо өстой үнэхээр энэ хөлбөмбөгийн ертөнцид тэр тусмаа Италийн Сери А-г дэлхийн нийтэд ганц сонирхолтой болгож байгаа баг байна. тэгчин. Баг дэмждэг хүн байвал бас дэмжүүл гоё те. Cesc Fabregas гэдэг хүн одоо энэ багийг үнэхээр гоё гараа. Тэг Комо ч өөрөө бас нэг тийм бүр нэг жижигхэн хот бас биш юм байна. Ерөөсөө хөлбөмбөн л
айхтар явж өгдөг байсан болохоос хот мот нь бол гоё том юм биш. Тэгээд ингээд гарч ирээд явж байна гэж. Милан, Лацио нэгтийг. За Интер хоцсон, Аталанта, Фиорентинаг хоцсон, Рома, Наполи нэгтгэр өндөрлсөн. Рома очсон бол Сери А-ыг буцаад тэргүүлж эхлэх байлаа. Хожигдчихлаа. Рома том тоглолтод хожигдоод байна даа. Милан хожигдлоо, Наполи хожигдлоо, Интер хожигдлоо. Энэ яг Кремонезе маань бол Болониачийн топ 4 мөрөвд орж ирээ том явж байгаа шүү дээ энэ жил. Ойрхон 4-5 дээр л яваад байгаа. Тий, тэгсэн чинь Кремонезе дээр нэг яг Италийн нэг гоё нууртай, нэг гоё ой модтай газар ер нь хөлбөмбөгт одоо миний одоо карьер дууслаа гэд сайхан амрах га тэнд байшин худалдаж аваад ирсэн нэг хүн байгаа шүү дээ. Тэгсэн чинь та нэгэнт энд ирж байгаа бол манай баг тоглолцооч гэд дэмий байхаар гэд доошоо нэг километр алхаж очиод тоглолцдог нэг багтай болсон шүү дээ. Варди гэж хүн. Тэр хүн чинь дубль хийгээд байхгүй нөгөө. Өчтөр Болониаг Болониаг баяртай. Тий. Түүнийг нэг бэлтгэл хийх шахахгүй байгаа гэж. Хэрэгсэн. Нөөшнийг сайн энерги ундаа авч аваад. Тий, тэгээд нэг тийм айхтар өндөр цалингаар биш гэж байна. Варди чи. Ерөнхийдөө гэрн тэнд болж байгаа юм байна. Англич хүйтэн. Бороотой, сэрүүхэн тий одоо тий. Тэнгүү тийм гоё газар очиж амьдрын хөлбөмбөгөөс одог тайлаа тийм газар очиж амьдрын гэд гэр бүлтэйгээ ер нь бодсон байсан юм байна. Ярьсан байсан байж таархан тий. За тэгээд Варди өчтөр шөнө бол дубль хийж Болониаг хоцсон. За Ляо Лациог хоцоход нэг гол. Давид Нерес Наполигоос Ромаг хоцоход нэг гол. Нерес чи яагаад юм бэ? Хийсэн байлээ. Тий. За амьдралд нэг юм тохиолчиж. баяртай үл явуулсан. Яагаад ингэ сүүлийн үед Нерес гээл төрөөсөө. Тэ? Анчелоти бүр анхаарал авсан байгаа шүү. За Copa Libertadores буюу Өмнөд Америкийн клубүүдийн хамгийн том тэмцээний финал өнгөрсөн 7 хоногт боллоо. За энэ финалд Бразилийн хоёр баг Palmeiras, Flamengo Таньдаг хүн голдсон байх ч үл тэ. За энэ хоёр 4 жилийн өмнөөс хоорондоо финал тоглосон санагдаж байна. Бразилчууд хэлээд шүү. Palmeiras бол хожиж байсан. За энэ хоёр сүүлийн хэдэн жилд финалыг бол лээлжлэл аваад байгаа нөхдүүдтэй. тий. 4 жилийн өмнө чинь нөгөө Сколари байлуу гараг Palmeiras чинь. Энэ хин Стивао Чинэгри халинд нь байлаа. Сая 100 Palmeiras багасаа тоглоодсон шүү дээ. Palmeiras Тийм баха. Өө. Синглээс гой зурвал харагдаж байна да. нөгөө Перугийн нийслэл Лима хотын Centenario гэдэг. Тийш Monumental гэдэг зүйл. Centenario ч нөгөө ураг байх. Ураг байх юм тийм ээ. За ингэ булангаас мөр ичсэн. Тоглолтын төгсгөл Palmeiras-ийн энэ хараа нөгөө хин штэ. Өө. Рокки. Витер Рокки. Сайхан боломжийг бол алдсан байна лээ. Голын хин оруулчлаа танд хүн оруулсан байх шиг байсан. Данило Реал байсан. Ягаа нэг тань Сити Реалаар дамждаг тийм ээ. Ювентус дэсэн тий Данило. Бразилийн багууд ч одоо нэг бол Авиаснууд гардаг. Нэг бол нөгөө Европт болж байгаа энэ ч бас хуучны Жоржино байгаа. тийм Жоржино байлаа нэр. Байгаа тий Жоржино. Таньдаг улсууд байлаа. Жоржино чи ингэж байна. Европын авраг төрүүлсэн. Аврагуудын лигт төрүүлсэн. Libertadores-ын цом төрүүлсэн анхны тоглогч гэнэ. Жоржино ч гэхдээ ер нь бол Италийн иргэн биз дээ тий. 15 таадаа л Италид очсон нөхрөл юм байл л дээ. Бразил төрсөн Бразил үү шүү дээ. Тэгэл Италийн шигшээд Европын авраг болсон. Тэгээд тэр Италийн иргэншлиг би яг талантын дараа яг талан тэр баг зингээл өөрөө ч ярих баг. Юун дээр Жоржиньогоос гадна хин Данило аврагуудын лигт 2 дөрүүлсэн. Libertadores-т өмнө 11 онд Santos тогтод дөрүүлсэн юм. Тэгээ ингээ 2 дөрүүлсэн. Аль алинд нь 2-2 дөрүүлсэн бас анхны хүн болж байгаа юм. Дасгалжуулагч нь нөгөө Филиппе Луис. Атлетикод байсан. Челсид нэг жил тоглосон. Челсид Жоржино өөрөө саяхан өөрөө энэ багтаа тоглож тоглогч байсан. Дасгалжуулагч нь болсон юм уу тий? Филиппе Луис. За Жоржино цуг Челсид байсан биз дээ. Филиппе Луис чинь. Хүү Атлетикод нэг зүүн зүгрийн хамгаалагч байсан. 17 онд нэг очиж Челси заш байсан юм аа. байсан. Филиппе Луис чинь. Тэгээ Жоржино ирээгүй байсан юм уу? Ирээгүй байсан. Филиппе Луис нэг 17-8 оны үед нэг жил ирчээд буцсан Атлетикоор. За Copa Libertadores-ийн финал 2019 оноос хойшоо бразилчууд ерөнхийдөө ч угаасаа давмгаалж байна. Одоо эн чинь хамж байгаа юм ба шүү дээ. 7 финалд 14 баг гарч ирэх боломжтой байхад 12 нь Бразил юм. За River Plate богнохон ярьсныг Flamengo 3 болж ирсэн. За тий
Фламенго 3. Намангийн 3 дахь төрүүлж байна. Палмерас 2 төрүүлсэн юм байна. 2 төрөв 1 үзүүр. Энэ хоёр чинь 2-2 төрүүлчихсэн. Тэгээ одоо хинэн сүүлийн 6-7 жилд 3 төрөг авах вэ гэдгийг сая үзэж байгаа. Тий. Өмнө нас нэг хоорондоо үтцсэн байсан. Тэр нь 21 онд. Би ч одоо энэ Copa Libertadores-ын цомыг тайлбарлаж ирсэн юм шүү дээ. Намайг тайлбарлаж яхсан тэр жил Атлетико Миньеро гэж баг төрүүлсэн. 1800 хэдэн онд юм байхаа. Юу юм аа тэр чинь дэлхийн 1-р дайны өмнө шүү дээ. Тэгээ Роналдиньо тоглож байсан. Тэгээ нөгөө Ситигийн тоглогч Жо Мо байсан. Юун дээр ингээ ярих гэжсэн юм байна. Андрес Перейра ч юу лээ? Сая Фулхэмд энэ төр байсан чинь. Тийм баг өнгөрсүүлэлт байсан шүү. Манчестер Юнайтед байсан. Фулхэмд байсан. Одоо ингээд юунд орцсон явж байна. Юунд Палмераст очсон. 21 онд болохоор нөхөр Фламенгод байжгаад Палмераст хожигдсон. Сая Палмераст байжгаад Фламенгод хожигдсон. Ерөөсөө Либертадорос төрүүлж үзээгүй. Ийм таагүй юм цуралтай юм байна. Бразилийн багууд нийлээд Либертадорост 25 төрүүтэй. Аргентины багууд нийлээд 25 төрүүтэй. Энэ хоёр улс Либертадоросын финал төрүүгээрээ улсаараа бол тэнцсэн. Аргентин уг нь илүү л байсан юм байна. Тасархай байсан. Амар байсан. Тийм. Тэгээ саяны тэр нөгөө 2 удаа 2-т орсон байж шүү дээ. Бока, Ривер Плейт 2. Энэ хоёр чинь өөрснөө хоорондоо хүртэл пенальтчдаг байсан. 18 оны финалчсан. Баг 7-8 илүү байсан юм шүү. 7 ил байсан. Тийм ээ Тий. Одоо Бразилийнх барьчлаа. Чи нэг River Plate Boca-гийн финал болсон чинь одоо юуны те 100-ны тоглолт гээд бүр энэ тоглолт өмнөд Америкт ч болов. Сантьяго Бернабеу болсон шүү дээ. Тэ. Чинь Хулиан Алварес энэ тэмцээн тоглоод гол хийж ирсэн. Бока Unions River Plate хоёр чинь одоо ер нь жоохон унаад байгаа юм уу те? Ер нь тий одоо яг тоглолтыг үздэг гэж бодлоо яриад байх. Сая клубын дэлхийн аваргаар харахад бол ер нь бол нэг тийм өрсөлдөгч бас байж чадахгүй л байл. Тэгээ нөгөө манай Тэвэс мэвэс чинь Бокодо эргээд очиж мочсон энэ төр байж исэн биз дээ нэг хэсэг тий. Сая тэгээд 100 клубын дэлхийн аварга Бразилийн клубүүдийг аягүй сайн тоглолт гэж дүгнээд байсан. Тэр нь болохоор сая үзүүлэлт харагдаж штэ. Сүүлийн 7 жилийн төрөг авцсан Бразилчууд. Сая тэгээ Америкт болсон клубүүдийн дэлхийн аваргаар Бока Мокоч нэг тийм өрсөлдөгч байж чадаагүй. Харин Бразилчууд сайн тоглосон. Бразилчууд шүгэн 8 сайн. Эсвэргээрээ тэр нэг Арабын багуудад хожигдоод байл шүү дээ тий. За, Либертадорос юм байна. Ингээд Фламенго 2029 оны клубүүдийн дэлхийн аваргад оролцох эрхээ авч байгаа. Одоо чинь 4 жилийн дараа улс нь бол тодорхой болоог байх шиг. Бараг хамгийн анхны эрхээ авч уусан. Ер нь бол юу байгаа? Paris Saint-Germain авсан. Paris Saint-Germain авсан. Тэгээд сая төрүүлээ. Al-Ahly Сауди Арабиас авсан. Би бас орж харсан видео. Интер авсан байж байгаа шүү дээ. Paris Saint-Germain үзүүрлсэн гээд аваагүй л байхгүй. Орохгүй л дараа нь тооцоонд орох юм шиг. Дараа нь нөгөө Ирэмбэрээ орох нүггүй. Баг Челси мэдээж авсан байгаа тий. Аваргууд юм чи. Шууд авах нь бол автоматар байж таахан тий. За юм байна. Өнгөрсөн 7 хоногийн тухайд ингээд хамтдаа Young Talent руугаа шилжье. За өнөөдөр 18 нас ч одоо хүрээгүй гэж байгаа. Нэгэн одоо тийм залуу аюулслыг төвийн хамгаалагч хүүг онцлээ. Тэгээд Паула Малдиниг одоо шүтэж өссөн гэж байгаамаа. Зя Honest Honor гээд Аталанта тоглож байгаа. Яг өнөөдрийн байдлаар бол тэгээд Honest Honor гэж унших юм уу те? Тий. Шудраг гэж байгаа юм уу? Тий. Honest. Тэгээд энэ залууг онцлоо. Тэгээд Паула Малдиниг багаас шүтэж өсчээ. Яагаад вэ гэхээр зүүн хөлтэй зүүн захын хамгаалалт болон төвийн хамгаалалт нь тоглодог. За Италид бол төрсөн. Тий. Италид бол төрсөн. Тэгээд аав ээж нь түүнийг бол төрөөгөө хадвал Италид ирээд ингэ суурьшсан. Одоогоор бол Нигерийн шигшээ тоглох уу, Италийн шигшээ тоглох уу гэдгийг эцэслэн шийдээгүй бол байж байгаа. За тэгээд Италийн хөлбөмбөг ингэж тодорхойлж байна. За юу гэж тодорхойлж байна вэ гэхээр за энэ хүүхэд бол Итали юутай одоо зүрхтэй. За тэгээд одоо Африк гаралтай тоглогч юм аа гэдэг. Тэгээ яагаад тэгж байна вэ гэхээр Италийн үеийн одоо сонгодог хамгаалагч нарт байдаг тэр нэг хамгаалтын ур чадвар одоо тоглолтыг унших байдал те тоглолтыг мэдэрж байгаа тоглолтыг нөө хойноос удирдах байгаа ингээд азаргалдаг байсан шүү дээ Италийн хамгаалагч нар те тэр шин чанар энэ Honest Honor гэдэг хүүд байна гэж байгаа юм. За тэгээд Африк одоо тий хэм маягийн тоглолттой гэдг нь болохоор за яг Африкийн одоо тоглогч нарт байдаг шиг одоо тийм биеийн хүчтэй, тесрэлттэй, хурдтай
тийм одоо дайчин шин чанар байдаг учраас энэ хоёрын одоо хослол ийм одоо Авеслиг онцгой юм хамгаалагч гарч ирж байна гэж одоо бичиж байна Италийн хөлбөмбөгийнхэн. Тэгээ одоо ингээд энэ жил одоо 18 од хүрээгүй байгаа шүү дээ. Тэгээд одоо эн чинь аврагуудын лигт ч тоглож байна. Италийн Serie A лигт ч гэсэн тоглож байна. Сая чинь ингээд өнгөрсөн 7 хоногт бол аврагуудын лигт бол Аталанта хожигд бол өөрийн хувь нэмрээ оруулсан л одоо явж байгаа юм. Тэгээд Италийн шигшээ багийнхан бол их сонирхож байгаа. Яагаад гэвэл Италийн хөлбөмбөгт бас ингээд ихтгэл найдвар төрүүлэх үс ингэж найдвартай хамгаалагч гарч ирэхгүй удаад байгаа. Тэгээд нэг яагаад Италийн шигшээгийн тасгалжуулагч нар Италийн хөлбөмбөгийнхэн мань хүнийг сонирхоод байна гэхээр ерөөсөө 3 хамгаалагчтай, 5 хамгаалагчтай, 4 хамгаалагчтай бүх хөлбөрт ингэж зогсож тоглож чаддаг гинэ одоо. Эрэхтээ бол зүүн захын хамгаалтанд тоглож чинь, зүүн жигүүртэн тоглож чинь эсвэл 4 хамгаалагчийн одоо зүүн хөлтэй хамгаалагч бол асар чухал шүү дээ, тий. Энэ байрал тоглодог гэдэг. За тэгээд энэ үйлрэл Аталанта авахаас өмнө энэ юунууд Европын топ багуудаас нэлээд үдсэн байна мань үнийг авах гад. Чи 17 онцтой учраас тэгээд ингэж ярилцаж хагаад Аталантагийн бол түүний сонголтоор бол сонгогдсон. За тэгээд энэ Женовагийн нэрийн өмнөөс мөн Аталантагийн нэрийн өмнөөс хамгийн залуудаа Serie A-ыг тогссон, аврагуудын лигт хамгийн залуудаа тогссон тоглогчийн одоо тоонд орцсон ингээд явж байгаа юм байна. Тэгээд Италийн шигшээг сонгох уу эсвэл нэгэрийн шигшээг сонгох уу гэдэг сонголт миний өмнө бол ирсэн байж байгаа. Яагаад гэвэл түрүүн бэлгүүдээ дурдсан. Яг одоогийн байдлаар Итали байдаг одоо нэг хуулиар бол 18 нас хүрэхээс өмнө ирсэн одоо тэр цагаач эсвэл төрсэн байна. Эдгээр хүүхдүүд 18 нас хүрснийхээ дараагаар иргэжлээ сонгох юм байна. Тэгэд мань хүн болохоор одоо 18 нас хүрчээд Италийг сонгох уу, нэгрийг сонгох уу гэдэг одоо сонголтын өмнө бол ирж байгаа юм байна. Тэрнээс өмнө бол Италийн одоо юунууд одоо хөлбөмбөгийн холбооныхан бол нэлээд уг нэрчимтэй ажиллаж байгаа гэсэн тийм бол мэдээлэлүүд бол байгаа юм байлаа. Гэтэ мань бол Италийн одоо өсвөр нас залуучуудын шигшээд бол нэг ч удаа тоглоогүй. Дан нэгрийн одоо шигшээ багийг одоо сонгоод авт. Яг 17 19 наснд л тогсон байгаа юм л та. 21 өдрөлөө томчууд руу ерөөс ороогүй. Тэр сонголтыг л удахгүй одоо хийхээр бол байж байгаа. Он гараад 2 сарын 23-нд яг 18 нас хүрнэ. Тэр үедээ өөрөө Итали төрсэн 2 дахь үеийн цагаач гэж юм тий. Тэр үедээ бол яг алигаа сонгох Италийн наан нь сонгож болдгүй юм байна. Италийн хуулиараа. Би Италийн иргэншлийг авнаа. Я одоо 18 сарын паспорт авах. Хүрснийхээ дараа сонголтоо хийх хэрэгтэй. Тэрэн шиг нөгөө Жоржинио бас тийм сонголтыг дараа нь хийсэн байж таарах гэдэг. Тэгээд 3 сард одоо плей-оффын тоглолт байж байгаа. Хэрвээ одоо болдог бол тэр үед паспортыг өгсөн италичууд нэг аваад явчихыг бодож магадгүй гэж харах. Харин тийм бол зөрилт бас байгаа юм билэ. Тэгэл одоо Италийн үе одоо ингээд алдарт домогт хамгаалагч нарын одоо үе ингээд тасарчаад байна. Тэрийг одоо олон залгуулах боломжтой потенциалтай тоглогч байгаа ч гэсэн одоо хүртэл ингээд ихтгэл төрүүлсэн хүн бол байхгүй байгаа юм шүү дээ, тий. Тэгэл тэдгээр олон мундаг хамгаалагч нарыг залгамжлах болцоотой юм байна л гэж одоо Италийн хөлбөмбөгийн скаутууд бол хэлж ин да. Дөнгөж 17 18 оноос дээр хүртэл, тий. За баярлалаа. Хэдүүлээ нэвтрүүлгээ өндөрлүүлье. Энэ 7 хоног бол онцлогтой. Нөгөө 12 дугаар сарын ачаалттай олон тойрогтой 7 хоног цаг үе бол эхэлж байгаа. Өнөө шөнөөс байна уу те? Өнөө шөнөөс Премьер Лигийн 14 дугаар тойргийн тоглолтууд эхэлж байна. Өнөө шөнө 4:15-аас Ньюкасл Тоттенхэмтэй тоглоод эхэлж байна. За Ливерпул Сандерланд маргааш шөнө байж байна. За тэгэнгүүтээ амралтын өдөр рүү ороод ирэнгүүт бас топ тоглолтууд. За хагасааны эхний тоглолт бол Астон Вилла Арсенал гэсэн гоё тоглолт бол энэ донд байж байгаа жишээтэй. Ер нь бол нэлээд завгүй 7 хоног энэ 7 хоногийн хувьд бол эхэлж байна. Астон Вилла Арсенал байгаа юм уу тий? Тий. Бямгаргийн 20-30-аас Унаа Эмреч бас шазууртай цөх бай. Тоттенхэм Ньюкасл гэсэн. Тий, өнөө шөнө. За та гуравтаа маш их баярлалаа. Эх 7 хоногт энэ тоглолтуудын дээр юу болов гэдэг талаар хэдүүлээ ярих болно. Хамтаас үзэгчтэй ч гэсэн маш их баярлалаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Wuhome, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger брэнд ажиллалаа. Эх 7 хоногт энэ цагтаа иргэд уулзъя үзэгчтэй баяр та.